Санамнахаан дараагийн хөвшлөгээр уулзаж байна. Энэ удаагийн бичлэгээр саяхан гарсан DRX хэмээх нэлийн сонирхолтой зурлалын эхний 2 ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү харцгаая. Шүнжээ агсан тавьж охиноо зодож байгаа тасраад унтсныхан дараа нөхөр нь орж ирээ цогтөө ихнэрээ шатны уруу төлгөчхөв. Энийг нь мэдсэн охин ээж дээрээ очиж туслах нөө гэтэл аавынхаа гаргасан шийдвэрийг даган ээжигээ зүгээр л хүлжигдэг. Магадгүй байнга зодож хүчрхийлдэг байсан болохоор энэ шийдвэр нь түүний хувьд зөв байсан байх л та. Удалгүй зураглал одоо цаг руу шилжиж манай голдруулах ажийн маань аль эдийн ахлах сургуулийн сурагч болсон байв. Өнөөдөр бол түүний ангийнхан багшийн төрсөн өдөр нь бөгөөд бусд нь бүгдээрээ л багштай бэлэг барьж гүйлдэж байхад манай ажийн чимээгүйхэн хичээлээгийн суун. Учир нь гэвэл манай хүн багштай илүү онцгой төрсөн өдрийн бэлэг бэлтчихсэн түүнийг эрх мөчийг нь л хүлээж суугаа юм. Удалгүй ажины бэлэгч ирэх бөгөөд багшийнхаа араар тавьсан явдлыг нь нөхөрт нь сургуулийнхандаа гээд ер нь л бүх хүмүүс тарааж гинтийн бэлэг барьсан байдаг. Гэхдээ яагаад ийм бэлэг бэлдсэн юм бол гэж юу? Нэг сүртэй шалтгаан байхгүй. Зүгээр л багш нь манай ажины занд нь гайвлууд байсан болохоор зайлуулж байгаа л юм. Харин энэ бол манай ажины дараагийн охирогч болох Сони. Охирогч гэжтэй өөрөө л яах гэж ажины нүдэнд өртсөн өөрийнх нь л буруу. Ер нь бол манай ажийн сургуультаа сурлагаараа нэгт орох гэхлээр өмнөх багш нь албаар дарангуудаа энэ Сонийг дэмжиж байдаг болсон болохоор зайлуулсан юм байна лээ. Ар гэр сайтай юм болохоор багштай хахуул энэ төр өгж байгаад өөрийнхөө талд оруулчихсан. Ер нь бас амбицтай нөхөр. Гэхдээ одоо түүний арыг нь даах багш нь байхгүй болчихсон болохоор нэг хөдөлгөө нэгдүгээр арай алдсан нь түүний урыг нилээн хүргэдэг. Гиснээс манай ажины ангийн Жүнсөө бол түүний цорын ганц найз гэж хэлж болох хүн бөгөөд харин Жүнсөөгийн хувьд ажин бол түүний бүх зүйл нь бөгөөд ажины төлөөл гэх юм бол юу ч хийж чадхаар тийм их сэтгэлтэй юм байна лээ. Тэгсэн чинь нөгөө Сони ядж яхад энэ Жүнсөө сайн бөгөөд сэтгэлээ илчлээ захаа бичснийг нь манай ажин мэдчихдэг. За тэгээ маргааш өглөө нь сургууль дээр иртэл нэгдүгээрээ алдсан Сони зүгээр суулгүй ажиныг өнчин гэдгийг нь сургууль даяар тарааж дээрээс нь оролцох гэж байсан мэтгэлцээний тэмцээнээс нь хүртэл асуулчихсан байдаг. Мэдээж ажиныг ялсан мэд санагдаж багталтай нарахгүй өдөх гээд иртэл өөдөөс нь Жүнсөө сэтгэлээ илчилсэн захааных нь хариуг намайг өчгөрөө гэсэн юм аа гэж дамжуулчаад яваад өгдөг. Уншаад үзтэл мэдээж ойлгомжтой илт доромжлоо татгалзсан хариу байх нь тэр. Гэхдээ гол нь тэр хариуг манай ажийн бичээд өгчихсэн бөгөөд Сони чудалгүй бичгийн хэвтийн толгож үзээд мэдчихдэг. Ингэснээр доромжлуулсан мэдрэмж авсан Сони шууд тэр орондоо ажийн руу гүйж очоод хувинтай ус цацчихдаг. Гэхдээ харамсалтай нь Сонигийн хийсэн үйлдэл нь түүний хамгийн том алдаа нь болсон юм. Учир нь манай ажийн Соник эхэндээ нэг их сонирхгүй байсан ч ингэж ус цацуулснаас олоод уурн жинхнээсээ хурж эхэлж байгаа юм л та. За энэ үеэр дахин нэг шин дүр танилцуулагдах бөгөөд тэр бол Жэв. Ер нь товчхон нэгүүгээр танилцуулах юм бол зүгээр л нэг бүтэхгүйгээр. Хамгийн анх хулгай хийж байх үедээ ажинд баригдаж танилцсан бөгөөд түүнээс хойш сулдаалаар нь далиндуулж ажийн түүнийг хөвгөлтэй шигээл өдөртөж хар бур ажиллаа хийлгдэг болсон юм байна лээ. Гэхдээ ганцхан сулдаалаар нь далиндуулахаас гадна түүнд хайртай юм шиг жүжиглэж сэтгэлийг нь хүртэл өөртөө датснаар ингээд амархан гэгч нь өдөртөж болох хөвгөлтэйгээ болгоцгож байгаа юм. Ингээд харахаар ажийн бол хүссэн зүйлээ хийхин тулд юу ч хийж чадхаар жинхэнэ сайкопат, манипулятор гэдэг одоо юу гэдгийг 9 шүдэнд бүрдсэн нэлээд аюултай дүр. За гэтэл удалгүй Жэвгээр дамжуулж хүүхдүүдээс мөнгө үүлэх ажил хийлгэж байсныг нь Сони санамсаргүй Жэвгийн утсыг нь олсноор мэдчихдэг. Мэдээж ийм том зүйл мэдсэн юм чинь юу гэж зүгээр ах уу шууд л ажиныг зайлуулах гэтэл гинт Жүнсөө замд нь гарч ирээд Сонигийн үерхэх саналтанд зөвшөөрч байна гэж хэлснээр тэр хоёр үерхэж ажиныг эргийг илчилгээ болчихдог. Ер нь бол Жүнсөө шууд үерхэнгүүтэй л ажин бол миний хамгийн сайн найз. Тиймээс чамайг түнтэй эвдээ байгаасаа гэж үсэж байна гэж хэлээд л Сонигийн амийг нь тагалжчихдаг л да. За ингээд маргааш өглөө нь биеийн тамирын хичээл орох үед Жүнсөө Сони тандан хамт хичээлээ таслаж болцгоо гэж асуух бөгөөд мэдээж Сони дуртай нарахгүй зөвшөөрлгүй яах вэ? Ингэснээр удалгүй багштай хотлоо айлж жүлээ авч хаад болцсон газраа буюу ангитай Жүнсөөтэй уулзахаар хүрээд иртэл 6 ангид ирээрээ гэсэн зураас үлдээчихсэн байдаг. Хэлснийхэн дагуу явж байгаад замдаа ажиныг нэг багштай нэлээд жогтоо сууж байхыг нь олоод харцдаг. За тэгээд цааш яваад 6 ангид очисон ч Жүнсөөтэй уулзаж чадаагүй учраас дараагийн цаг болоход дөрвөлж ангитай орж ирээд хүлээж байтал удалгүй ангийнх нь нараас нь ороод ирдэг. Гэхдээ орж ирээд удаагүй байж байтал гинт багшийнх нь хөрөм зориулж хураалгасан мөнгнүүд нь алга болчихсон байгааг ангийн дарга нь олж мэдэнгүүтээ хамгийн ихэнд ангид орж ирснээр нь Сонийг сэжиглэж эхэлдэг. Гэхдээ Сони угаасаа л аваагүй учраас итгэлтэй наргагүй цүнхээ нэгжүүлэх бөгөөд мэдээж гарч ирэхгүй нь ойлгомжтой. Гэтэл яг энэ үеэр манай Жэв гинт гарч ирээд шууд цоочтой шүүгийг нь онгоолгоод үзтэл нөгөө мөнгө нь тэндээс нь гараад ирдэг. Ингээд зогсоохгүй Жэвгийн алга болсон утаас дээрээс нь сүүлийн үед ангиас хулгайлагдсан зарим эд зүйлс хүртэл байж байгаа юм тэр. За ингээд нэлээд том хэрэгт орсон Сони ажиныг хамт аваад унъя гэж бодоод Жэв өдөртөж мөнгө хүлэх ажлыг хийлгдэг жинхэнэ хүн нь бол ажин. Итгэхгүй бол утсан дээр нь мессеж нь хүртэл байгаа гэд харуулах гэтэл яагаад ч юм мессежнүүд нь бүгдээрээ алга болчихсон байдаг.
Бүр болохгүй болохоор нь дөрөвхөн ажийныг нэг багштай явуулдаж байсныг нь харсан гэж хэлснээр улмал тэнийг хөдөлж болоод дуусдаг. За ингэснээр бүр аргаа орж эцсийн найд өргөд Жүнсөдөө уулзах гээд биеийн тамираас худлаа хэлж чүлээ авсан юм а гэд хэлтэл нөгөө Жүнсөөнд бид хоёр огт тийм юм яриаггүй гэж хэлдэг. Яг энэ л үед энэ бүхэн анхнаасаа ажины төлөвлөгөө байсан юм байна гэдгийг мэдсэн ч харамсалтай нь хэтэрхий хожимдсан байдаг. Жүнсөө Сонитоо иргсэн нүртэл ажины төлөвлөгөө байсан бөгөөд түүний дараагаар Сонигийн шүүгийнх нь нууц кодыг нь олж мэдээд Жэвгээр мөнгө болон улгаан эд зүйлсийг хэлэгчсэн байдаг. Тэгээ яг хуу Жүнсөө анхнаасаа л ажины тал байсан болохоор албаар худлаа ярьж ичээлийг нь таслуулаа зогсохгүй. Ажийн багштайгаа учиртай юм шиг яриа өрнүүлж байгааг Сонид харуулах нь хүртэл төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байсан юм байна лээ. Даанч хөөрхий Сони юу ч мэдээлгүй энэ том өрхөнд нь зүгээр л гүгээд орчихсон болж таардаг. За 2 дугаар аймагт буцаад ажины бага насыг нь харуулж эхлэх бөгөөд аав нь үнэхээр тэсгээ байгаад аргагүй дээжийг нь алсан юм бол биш зүгээр л өөр хүнтэй суухын тулд л ихнэрээ алсан юм байна лээ. Тэгээд зогсоохгүй аавтан суух гэж байгаа эмэгтэйч гэсэн нөхрөө алаад ажины аавтан сууж байгаа бөгөөд бүр нэг таарчихсан хоёр гар байдаг. Ингэснээр тэгээд хамтдаа амьдрах боломжтой болсон бөгөөд нөгөө сууж байгаа эмэгтэйч гэсэн манай ажинтай чадсан нэг хүүтэй. Хамгийн сонирхолтой нь тэр хүүхэд нь манай Жүнсөө байсан юм байна лээ. Ингэж л Жүнсөө ажийн хоёр маань анх танилцсан байдаг. Удалгүй зураглал солигдож одоо цаг руу ирэх бөгөөд гинтэл холбоо тасарсан ажины аав нь уулзах гэж сургууль дээр нь ураад ирдэг. Мэдээж хэрэг өвгийн амтай учраас одоо бол баах мөнгөний асуудалд орчихсон явж байгаа бөгөөд ажинаас мөнгө асуух гэж ирж байгаа нь энэ. Гэтэл яг энэ үеэр аавтаа Сонид харилцдаг бөгөөд сайхан чадах боломж гэж бодоод сургуулаар нэг данхаа аавыг нь ажинтай уулзуулах гээд явж байтал гинт Жүнсөө гарч ирээд манай аав байна гэж чимээгүйхэн дагуулад явдаг. Энийг нь холоос харсан ажийн маань нэлээд уралсан бололтой Сонигийн хүүхдүүдийг дүнгээр нэрэмбэлж харцдаг байсан ноот дэвтрийг нь танхаа охтуудын зам дээр нь аячихдаг. Мэдээж тэрийг нь олсон танхаа охтууд Сониг нэг сайн болгож өгөх бөгөөд хөрхий Сони маань нэгснэр ер нь л багтах шингэх газаргүй болоод эцэст нь сургуулаасаа шилжгээр алдаг. Харин нөгөө төл Жүнсөө маань ажины аавыг эвтэйхэн мөнгө өгч аргалаад явуулах бөгөөд уг нь ажийн маань нууцаар тэдний уулзалтыг харж байсан ч аав нь алитины анзаарчихсан удахгүй уулзъя гэж хэлээд яваад өгдөг. Санаа нь бол дахиж ирж мөнгө аван шүү бэлдээрэй л гэж байгаа юм л та. За яг ингээд дөнгөж аавны явсны дараахан манай ажийн дээр Longstar Entertainment-ийн захирал Мэри гэх хүн ирж уулздаг. Зөвөр л ажиныг гудамжинд явж байхад нь олж харсан бөгөөд үнэхээр царайлаг байсан болохоор жүжигчин болгох санал тавихаар ирсэн нь энэ байдаг. Гэхдээ манай хүн одоохондоо тиймэрхүү зүйл огт сонирхгүй байна гэж хэлээд шууд л татгалздаг. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд Жэвүүд гинтийн туудлага ирэх бөгөөд дүүн түн рүү залгасан байдаг. Аав нь гэж шашны гаж урсгалд ороод тархиа угаалгачихсан нэг бүтггүй нөхөр байт юм байна лээ. Тэгээ ухаан мэдрэлгүй болчихсон дүүг нь алах гээд ярьж байсан болохоор ахрууга залгаснаар Жэв маань ингээд яаралтай урж ирдэг. Уг нь дүүгээ аюулд орохоос өмнө амжиж ирсэн ч галзуурсан аав нь удаг барьчгаа тавихгүй ноцолдож байгаад самсаргүйгээр унах үедээ аав нь тэр утгандаа зогтоод өгчдөг. Хэдийгээр самсаргүй аллага болсон ч Жэв маань дүүгээ хамаатныхаа ихчэд даатгаж үлдээчгээд хэрэгээ шударгаар өөрөхөр шийддэг. Яг цагтаагийн газар орохынхоо өмнө сүүлчийн удаа ажинтай ярьтал Жэв бол хохирогч байсан хүн жүжиглээч болов гимшиж байгаа мэт царайл буюу ер нь бол тэнэг шудраг байснаас ухаантай байх хэрэгтэй гэж хэлдэг. Жэвж түүний үгийг дагснаар шүүх түүнийг самсаргүй аллага үлдсэн гэж үзээд хөнхөн ялаа ухаар болоод дуусдаг. Игснэр ажины маань ахлах сургуулийн амьдрал дуусгаар болж их сургуульд хуулийн чиглэлээр тэнцэж чаддаг. Гэхдээ сургуулийн төлбөрөө арай төлж дийлэхгүй яах вэ гэд байж байтал Жүнсөө маань баян өвгөөсөө гуйж байгаад ажины сургуулийн төлбөрт хэрэгтэй мөнгийг нь зээлж аваад ажинд өгдөг. Гэтэл чон борооноор гихчээр яг тэр өрөөнд нь мэдсэн юм шиг аав нь урж ирээд сургуулийн төлбөрийг нь бүгдийг нь дээрэмдэж аваад зогсохгүй бүр хэвтэр тортолтон цодчоод яваад өгдөг. Яг ингээд ухаангүй байх үед нь зураглал солигдож дахин нэг удаа ажины бага нас руу шилждэг. Ажин маань Жүнсөөгийн гэрт ирснээр манай хоёр угаасаа л бүдгүй ээж аваадтай учраас нэгээ л халамжилж ирсэн юм байна лээ. Яг уг нь бол Жүнсөөгийн ээж бол арайч ажины аав шиг хогийн гар бол биш зүгээр л хүүхэдтэй анхаарал хандуулдаггүй төрлийн хүн юм байна лээ. Ажины аавтай харьцуулахад л гайгүй сонсогдож байгаа юм шиг боловч энгийн ээж аваадтай харьцуулах юм бол мэдээж бүтэхгүй талдаа л да. Гэтэл нэг өдөр ажины аав болон Жүнсөөгийн ээж хоёр ажиныг ашиглаж жоохон мөнгө хийж аваад л нэг хөдөлгөөн асрамжийн газар руу цөлнөөгөөд ярилцаж байгааг нь сонссноос хойш ажин маань тэднийг хоёулангийн үзэн ядаж жинхэнэ дотоод жүдгөрөнд орсон байдаг. Энэ мөчөөс эхлээд ажин маань Жүнсөөд ойртож түүнийг халамжилж өөрийнхөө талд оруулж эхэлсэн бөгөөд бүр санаатайгаар ээжийг нь Жүнсөөд дургүй мэт харагдуулж түүний хажуу зөвхөн бий л байгаа гэж ойлгуулж эхэлдэг. Удалгүй ажины хорон төлөвлөгөөж үр шимээ өгч эхлэх бөгөөд Жүнсөө маань ээжигээ аимшиг тараатан гэж бодоод зогсохгүй түүний талд байж түүнийг хамгаалах цорын ганц хүн бол ажин юм байна гэдэгт бүрэн итгэж эхэлдэг.
Ер нь бол ажины манипуляцад хамгийн хүчтэй өртөж бүрэн мэдлэлтэнд орсон анхны хоригч нь хөөр хийж өнсөө юм байна лээ. Дээрээс нь тийм багасаа хүнийг дэгдэл аймаар тархитаж чадсан гэхлээр ажины чөтгөрлөг байдал нь багын драмагаас өөссөн гэхээсээ илүү байглаас өгөгдсөн өгөгдөл юм шиг санагдсан. Яг хөө хэрвээ ген үнэхээр удамшдаг нь үнэн гэж үзэх юм бол ажины аав ээж хоёр нь угаасаа л чөтгөрөөд уучраас бас аргачихгүй л ах л та. За үүний дараагаар буцаад одоо цаг руу шилжих бөгөөд харамсалтай нь ажийн маань автоо зодууснаас олж 3 хоног ухаангүй хөвтөд сэрэх үед сургуулийнхын нийслэлд лединэ болж өнгөрөө тоцорчихсон байдаг. За ингэснээр гонигтайч гэсэн ямартааш төгсөлтийн баяртаа оролцоход буцаж явах үед нь гудамжинд тулгаачийг барьж буй нэгэн залуу манай ажины нүдэнд өртөөж маш ихээр анхаарлыг нь татаж уугаар 2 дахь анги манд тосдог. За өмнөх анги дээр ажийн маань хулгайчийг барьж буй залууг нилээдгүй их сонирхож байсан нь эр хүн гэдэг утгаар биш байдаг л нэг энгийн л зүүн сөн байсан юм. Гэсэн ч манай хүн огтхон чиргэлзэлгүй зүүн сөнгаа даган танилцахаар шийддэг. За тэр залууг нь болохоор Жоно гэдэг нэртэй бөгөөд урд нь бейсболын тамирчин байсан ч бэртлээс олж цодог тайлаад одоо бол жижигхэн кафе ажилладаг нэгэн. Ажийн жаахуулсан өдрөө л ярилцаж байгаад тус кафед нь зөвчөөр орж чаддаг. За ингээд кафед ажиллаж эхэлснээс болоод манай хүн угаасаа л царайлаг юм болохоор тэр хавьтай алдартай болоод зогсохгүй бүр нууцаар тагдаг гач донтны хараанд нь өртөл өртөж эхэлдэг. Гэтэл нөгөө дагагч чинь өдөр болгон харсаар байгаад мэдээж ойлгомжтой нэг л өдөр ажиныг хүчрхийлэхээр таардаг. Гэхдээ харамсалтай нь тэр дагагч буруу үнээ сонгосон гэдгээ мэдээгүй л дээ. Манай ажин чинь өөрөө бараг гажгаар шүү дээ. Юун тэр дагагчд хүчрхийлүүлэх, харин ч эсрэгээрээ нөгөөхийг бараг л алангаа алдаж байхад жүнсөө ирж байж л нэг юм зогсоодог. Гэхдээ л ажин маань энэ удаа нэлээд сандарч уур нөрсөн бололтой жүнсөөгоос чи ер нь миний төлөө яг юу хийж чадах юм гэж асуудаг. Хариуд нь жүнсөө мэдээж би чиний төлөө бүхнийг хийж чадна. Хүн алхал биш бол юу ч байсан хийж чаднаа гэж хэлдэг. Гэхдээ ажины хувьд яг тэр ганц чадахгүй зүйлийг нь л хийлгэхийг хүсэж байсан болохоор хэрвээ хүн алж чадна гэсэн бол чамаар хамгийн түрүүнд аавыг алуулах гэж байсан. Гэхдээ чамааг угаасаа л чадахгүй гэдгийг чинь мэдэж байсан л та гэд нэлийн урам нугарсан маягтай яваад өгдөг. За ингээд ажиныг явсны дараа жүнсөө маань угаасаа л зөөлөн сэтгэлтэй юм болохоор нөгөө дагагчийг нэлийн ширүүн сүрдүүлээд хөвгөд явуулдаг. Уг нөгөө дагагч чинь бас ч гэж хүн чарахчихсан бараг л охирогч ахуй болчихсон ч гэсэн анх насаа л өөрийнх нь буруу байсан болохоор амьдулцсандээ баярлаад л үлдэж байгаа. Үүний дараагаар ажийн маань гэртээ ирэх үед дахиад л аав нь мөнгө авахар ирчихсэн байх ба ер нь бол сүүлийн үед бүр байнга ирж мөнгө авдаг болсон юм байна лээ. Яг уг нь ажийн аавдаа тогтмол мөнгө өгөөд л асуудал үүсгэхгүй явж бай гэж бодсон ч нөгөөх нь сүүлийн үед улмал давраад их мөнгө нэхэд байгаа учраас ер нь ингэж байхаар зүгээр л алчсан дээр юм байна гэж бодож эхэлдэг. Зангиснаар манай хүн шууд лавыгаа алах төлөвлөгөөнд ордог бөгөөд маргаашнаас нь эхлээд ажил дээр очих болгондоо баг багаар шархны наалт нааж эхэлдэг. Мэдээж энэ нь сайхан сэтгэлтэй хүчрхэг гин захирлынхаа нүдэнд би ингээд байнга шахуу хүчрхийлэлд өртөж байгаа шүү гэдгээ ажмаар харуулж дасгаж байгаа юм л та. Харин нөгөө талд жүнсөө маань аавыг нь алж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд зохицуулахар шийддэг. Аав нь угаасаа л хөгийн гар учраас байнга л болохгүй бүтэхгүй зүйлсийг хийж явдаг нь ойлгомжтой. Тэрийг нь манай жүнсөө сайн мэдж байгаа учраас нууцаар таагаж баримт цуглуулж байгаад цагдаад өгөхөөр төлөвлөсөн ч харамсалтай нь баригдаад ноцолдож байгаад хамтдаа цагдаад баригдчихдаг. За яг ингээд баригдаж явах үед нь ажийн жирч таарах бөгөөд уг нь жүнсөө даавыг нь алах боломж гарсан ч чадаагүйд нь дахиад л урам нугарна. Үүний дараагаар манай гуруула цагдаад байцаагдах бөгөөд жүнсөөч болсон бүх зүйлсийг үннээр нь цагдаад хэлдэг. Гэтэл ажийн бүр шал эсрэг мэдүүлэг буюу аавыгаа ямар ч буруугүй хүн гэж хэлээд харин намайг байнга дааж хүчрхийлэхийг оролдож байсан хүн бол жүнсөө гэж хэлчихдэг. Ингэснээр ямар ч гэмгүй байсан жүнсөө цагдаад баригдаж харин оронд нь ажины аав цэвэрхэн хүн болоод чөлөөтэй гараад явдаг. Гэхдээ яагаад ажийн ингэсэн юм бол гэсэн чинь манай хүн бүр том юм бодчихсон л байсан юм байна лээ. Яг уу жүнсөөгийн төлөвлөгөө үнэхээр амжилттай бүтэж аавыг нь шоронд оруулсан ч гэсэн нэг их удалгүй дахиад л гараад ирнэ. Тиймээс манай хүн нэг мөсөн дуусгах арга буюу аавыгаа алхаар төлөвлөжсөн байсан учраас шоронд оруулалгүй явж үлдээд оронд нь энэ төлөвлөгөөнд сайхан зангаасаа олж гайвуулж магадгүй жүнсөөг төр зууртаа шоронд нь үлдээж байгаа нь энэ байдаг. Ингэснээр өөр зүйл санаа зовхгүй захиралтай өргөдүүлэх ажилдаа анхаарах боломжтой болох бөгөөд нэг их удалгүй захиралч түүнийг анзаарч дагагчийн дайралтанд өртөж байгаа юм байна гэсэн ойлголттой болдог. За тэгээ ажиныг байнгын дагаж байгаа гэдгийг нь мэдсэн захирал нь түүнд санаа зовж орой болгон хүргэж өгөхөр болдог. Угаасаа л өөрийнх нь төлөвлөгөө амжилттай болж захирлаараа өргүүлнэ гэдгээ мэдж байсан болохоор гэрийнхээ үүдэнд өгсөн хоолхон сүрдүүлгийн захиа энтер алидинэ бэлтчихсэн байлгүй яах вэ? Тэгээд зогсохгүй яг тэр өдөр нөгөө дагагч чинь гэрийнх нь ойролцоо харагдах бөгөөд захирал нь уг нь хөөсөн ч харамсалтай барьж чадалгүй алдчихдаг. Гэхдээ энэ дагагчийг өмнө нь өгтөл нь айлгаад явуулсан байхад дахиж ирэх зориг байсан л юм баг та.
Тэгээ бүр яг ажиныг загарлаараа үргүүлж ирсэн анхны өдөр нь ингэж таарж байгаа ч тэр тохиолдол гэхээсээ илүү бараг манай ажийн хөрхийн амьтныг сүрдүүлж байгаад л юм хэлгсэн байх таа л гэж бодгдсон. Угаасаа ажины хувьд бол энэ зэргийн хүнийг аргандаа оруулаад хүснээрээ хөдөлгөнө гэдэг бол хүүхдийн тоглоом л гэсэн үг. За ингэснээр сайхан сэтгэлд гин захирал маань ажины өрхөнд бүрмөсөн ороод ирхэн тэр. Хөөрхийн амьтан бүр итгэжсэн санаа нь нилээн зовсон бололтой юмыг аж мэдхөвгээд өөрийнхөө ашигладаг бейсболын цохиураа үлдээгээд өнөөдөр ажины найз нь ирж онно гэсэн болохоор тайвшраад явдаг. Гэсэн чинь нэрэл ажийн аль хэдийн нөгөө дагагчийг удирдлагандаа оруулчихсан албаар юм зүйл хийлгсэн гэдэг нь захирлыг явсны дараа түүнд ажлынх нь хөлсийг өгж байгаагаас нь харагддаг. За ингэснээр бүх зүйл бараг л бэлэн болсон болохоор гол зочин буюу аавыгаа мөнгө өгье маргааш хүрээдэрээ гэд цаг товлоод дууддаг. Удалгүй маргааш нь чуулж ажил дээрээ иртэл өмнө нь уулзаж байсан Лонгстарын захирал манай хүн дээр дахин нэг удаа ирж санал тавьсан ч өмнөхтэйгөө л адилхан шууд л татгалздаг. Үүний дараа захирал нь ажинтаа ирж уулзтал манай хүн ээлжиж жүжигээ тавьж эхлэх бөгөөд найзынтаа онцгод ирсэн чинь гэрлөө орж ирээд амар болгочихсон байна лээ гэж хэлдэг. Мэдээж юм сонссон захирал нь улмал санаан зовж жүнсөг ирэх хүртэл дүрдээ манад бай харин би ээж аавындаа байчихнаа гэж хэлдэг. Зангиснэр удалгүй оройч болж ажиллаа тараад ажийн маань захирлынх руугаа явлаа гингүүтээ гинт гэрээрээ дайраад юм авах хэрэгтэй боллоо гэж хэлдэг. Учир нь манай хүний аав гэрт нь мөнгө авах гээд ирчихсэн байгаа шүү дээ. Ажинч гэртээ ирэнгүүтээ ээлжиж жүжигээ тавьж гинтэл сайн охины дүр тоглож байгаад аавдаа нөгөө дагчийнхтай адилхан малгай хөмсүүлчихдэг. Ингэснээр түүний төлөвлөгөө эцэст нь хэрэгжих боломжтой болсон бөгөөд одоо сүүлийн хэсэг буюу аавтаа зодуулж байгаагаа захиралтаа харуулах л үлдлээ. Мэдээж аавынхаа дургуг хөргөж зодуулах шиг амарх юм хаана байх вэ? Шууд л өдөж байгаа зодуулж эхлэхтэйгээ зэрэгцээ захирал руугаа залгаад уцаа хийчихдэг. Одоо бол захирлыгаа ирэх хүртэл ухаан алдчихалгүй дэсгэл үлдлээ. Захирлын хувьд ажиныг аюулд орсныг мэдсэн даруйдаа шууд хөдлөх бөгөөд уг нь цагдаа дуудлага өгөх гэсэн ч гэрийнх нь хаягийг нарийн мэдэхгүй болохоор өөрөө л ирэхээсээр харахгүй болдог. Ингэснээр нэг хөдөлгөөн ажиныг гэрт нь ирэх бөгөөд яг түүнийг орж ирэх мөчөд өмнө нь харсан малгайтай дагагч ажиныг хүчрхийлж буй зураглал харагдсанаар хөөрхий захирал биеэр чадалгүй аавыг нь бейсболын цогоороор цохиод унахчихсан дээр. За ингээд ураа ойр чадалгүй хүн цохиж унгаагаад шоконд орчихсон захирал дээрээ манай ажийн тоглолт хийгээд энэ манай аав байсан шүү дээ та андуураа цогцглоо. Тиймээс та жимэг өхөн гэртээ арчих энэ манай гэр бүлийн асуудал учраас би өөрөө зохицуулчихнаа гэдээ болчихдаг. Тэгснээ хамгийн амар нь захирлыгаа явсны дараа цагдаад манай аав хүн зодуулаад өгчлээ гэд дуудлага өгдөг бөгөөд ирэхээс өмнө нөгөө дагагчийн малгай энтрээ устгахчаа тухаалтаад өгдөг. За тэгээ хөдөлгөөн маргааш нь болох бөгөөд хөөрхий захирал нь хүн алаад хэргийн газраас зогтсон хэрэгээр цагдаад баригдаж байхад нөгөө талд ажийн маань аавыгаа алдсан өрөвдөлтэй охин болж хувирдаг. Гэхдээ ажинаас гэрч гэдэг утгаар нь мөрдөгч ирж ойр зургийн хідэн зүйл тодруулах бөгөөд энэ үеэр мөрдөгчөд нэгэн дуудлага ирдэг. За тэр нь болохоор ажины захирлын өмгөөлөгч байх бөгөөд шууд мөрдөгчөд хахуул өгөөд өөрийнхөө талд буюу хэргийг захирлын талд шийдвэрлэхээр болгочихдог. Гэхдээ энийг нь манай хорон санаад ажийн нууцаар сонсчихолгүй яах вэ? Яриаг нь утсан дээрээ бичиж аваад зогсоохгүй хахуулаа өгж авалцаж байгаа зургийг нь өөртөө дараа дамждаг. Харин энэ хооронд хагуул авсан мөрдөгч маань ажины эсрэг нотлох баримт цуглуулж эхлэх бөгөөд нөгөө дагагчийн малгааны хэлтэрхийг нь хэргийн газараас олж чаддаг. Ингэснээр тус нотлох баримт дээрээ дөрөөлөөд худал мэдүүлэг өгсөн гих үндслээр ажиныг шууд сэжигтнээр татаад байцааж эхэлдэг. Энэ үеэр нөгөө Longstar гээд entertainment-ийн нэг жүжигчнээ нь бас хэрэг тарьчихсан. Тэрийг нь зохицуулах гээд явж байсан захирлынхын тослох манай ажиныг байцаагдаж байгааг нь олж хардаг. За үүний дараагаар манай ажийн сэжигтний яваар байцаагдаж эхлэх бөгөөд нөгөө мөрдөгч чинь ажины эсрэг нэлээд их нотлох баримт цуглуулчихсан байдаг. Уг нь ажины аавыг захирал нэг л удаа зогсон боловч аав нь 3 удаа толгойдоо цогулсан шарахтай. Дээрэс нь манай хоёрын хоорондоо чадалсан чаднаас нь харуул санаатаа захирлыгаа гэртээ авч ирэх гэсэн сэдэлтэй. Үүн дээр нэмээд байхгүй гэж хэлсэн малгай нь олдсон гэдэл баггүй их нотлох баримт манай ажины эсрэг чиглэж эхэлдэг. Тэнгүүт манай хүн хөөрхөн сэргэлэнтэйж байгаад энэ мөрдөгчийн хахуул авсан баримтыг тослох мөрдөгчд нь өгч чаддаг. Яг үүнийхэн дагуу өөр баг тус мөрдөгчийг шалгасан ч нөгөөх нь нэлээд туршлагатай нөхөр байж таарад аль эдийнэ бүх хөлмөрөө балчихсан байдаг. Ингэснээр манай ажины энэ үйлдэл нь бүтлгүүтээ зогсохгүй шаал дэмий мөрдөгчийнхөө л урыг үргээд дуустдаг. За ингээд жинхэнэ эвгүй байдалд орчихсон яхаа мэдэхгүй байж байтал гинт жүнсөө гарч ирэнгүүтээ би ажины аавыг алсан алуурчин нь байна гэд хэрэгээ үлээчихдэг. Гинт юун шоронд байсан жүнсөө гарч ирээд аавыг нь алсан болчихоо гэсэн чинь манай хүн яг тэр хэрэг гартаг өдөр нь суллагдсан юм байна лээ.
Тэгээ гарсан даруйда аавыг нь алах гээд барилж байсан буудалд нь очисон ч байхгүй байсан болохоор ажинтай уулзахаар гэрт нь ирсэн чинь ажийн ухаан алдчихсан, аав нь арай үхээгүй хагас ухаантай хөвдөж байсан. Тэгэхээр нь ямар ч хэрэгэлцээгүй шууд л гүйцээж гисэн гэж цагдаад мэдүүлдэг. Гэхдээ яг үнэндээ бол бүх зүйл эсрэгээрээ олсон байдаг. Жунсоо мөн суллагдсан даруйда ажины гэрт ирдэл аав нь алидинэ өгчихсөн, харин ажийн гартаа цохор бариад ухаалчихсан байдалтай байж байдаг. Ер нь бол ажийн өөрөө аавыгаа гүйцээсэн гэсэн үг. Харин Жунсоо ирсэн даруйда ажины аллах үлдсэн бүх хөлмөрийг нь баллаад дараагаар нь ажины аавын буудал дээр нь очисон байдаг. Яг хөө буудал дээр очисон шалтгаан нь саяны зохиосон үлгэрээ үнэмшилтэй болгохын тулд тэгж байгаа юм л да. Гэсэн ч буудалд очисон цаг болон хэргийн газарт ирсэн цаг нь угаасаа зөрүүтэй учраас тэрийг нэг хөдөлгөөн мөрдөгчд олж мэдээд Жунсоог хийгээгүй хэрэгээ хүлээж байгааг нь мэдчихдэг. Өөрхий Жунсоо маань хүн алж чадахгүй ч гэсэн нэгэнт үлдэгдсэн хэргийнх нь ялыг өрөхөд бэлэн байсан ч эцэст нь ингээд бүтлгүйтдэг. За ингэснээр буцаад ажийн маань ямар ч гарцгүй хэрэг дунлаа гэж бодтол гинтэл ажины захирал хэрэгт нь болж хувраад энэ хэрэг маш хурдан хаагдчихдаг. Юу болов гэсэн чинь манай ажиныг хоригдож байх үед нь Лонгстарын хүн ирж уулзаад санал тавьсан юм байна лээ. Энэ хэргийг чинь шийдэд үгүй, оронд нь миний саналыг зөвшөөр буюу нөгөө аль эртнээс л гуйгаад байсан жүжигчин болгох саналаа л тавьсан байдаг. Тэрийг нь манай ажийн эцэст нь ингээд аргагүй ирэхэнд л зөвшөөрсөн юм байна лээ. Ингэснээр энэ Лонгстарын захирал нь угаасаа холбоо сүлбээ артал сайтаагаар юм болохоор амархан гихчин шийдээд ажины захиралд бүх эргийг нь тохоод тосгосон байдаг. Бас нэрээ нэг нэмэлт нөхцөлтэй бөгөөд тэр нь болохоор Жунсөөдөө дахиж битгий уулз гэж хэлдэг. Санаа нь бол энд ингээд өмнөх бүх амьдралаа орхиод чинээр амьдарч эхлэе л гэж байгаа юм лээ. Харин ажины хувьд Жунсоог сул дорой хэтэрхий сайхан сэтгэлтэй учраас цаашаа угаасаа зам нийлэхгүйгээд ер нь л холбоогоо таслахыг шийдчихсэн байсан болохоор энэ саналыг нь шууд л зөвшөөрдөг. За ингэснээр ажийн маань Жунсоогоос бүрмөсөн холбоогоо таслаад жүжигчний карьераа эхлүүлж байгаагаар киноны маань 4-р анги дуустдаг. За өмнөх анги дээр ажийн маань жүжигчний карьераа эхлүүлж байгаагаар дууснаас хойш баггүй хугацаа өнгөрсөн бөгөөд угаасаа л царай зүс сайтай дээрээс нь байглаас заяасан жүжиглэх авьяастай болохоор аль хэдийн олон танигдаад эхэлсэн байдаг. За манай хүнд ингээд амжилттай явж байгаа хооронд Жунсооч гэсэн гадаадд зохиолчоор нилээдгүй амжилттай ажиллаж байгаад буцаад ирж байгаа нь харагддаг. Дээрээс нь Жэвч гэсэн алидинэ шоронгоос гарч ирсэн эргээд ингийн амьдралдаа орчихсон явж байдаг. Гиснээс нэрээ манай ажины продакшнд хариалагддаг хоёр жүжигчнийг халтгаан танилцуулах юм. За энэ эрэгтэйг нь болохоор Ингаин гэдэг бөгөөд бас л сүүлийн үед нэлээд алдартай байгаа жүжигчин. Яг ямар зоригтойг нь мэдэхгүй ч манай ажийн түүнийг өөрийн болгохоор тоочилчихсан байгаа юм байна лээ. Харин эмэгтэйг нь Рина гэдэг бөгөөд ажины гарч ирэхээс өмнө нэлээд алдартай байж байгаад одоо бол карьер нь багаар уруудаж байгаа нэгэн. Дэмдэч манай ажинд байр сууриа булаалгаж байгаа гэдэг утгаараа нэлээд дургу бөгөөд арай эртний салбарт орж ирсэн болохоор байнга л дэрлэхээстэй. Мөн дээрээс нь яг одоо бол энэ хоёр албан ёсоор үерхэж байгаач Ингаины хувьд алидинээс салахаар шийдчихсэн бөгөөд олонний нүдэн дээр байдаг хүмүүс учраас шууд салчгаж болохгүйг нь далимдуулаад энэ Ринаа салж өгөхгүй л байгаа юм лээ. За гэтэл нэг өдөр ажийн Рина хоёр хамтдаа зураг авалтанд орж таарах бөгөөд угаасаа ажинд дургүй юм болохоор манай ажиныг бүтэн өдөржингөө болохгүй байна, чадахгүй байна гэж өөлсөөр байгаад таардаг. Тэгсэн энийг нь сонссон захирал нь Ринатаа хайлтгаан ирж уулзаад л түүнийг байранд нь оруулдаг. Гэхдээ яаж ингэж амархан айлгаж чадаж байгаа юм бол гэсэн чинь энэ захиралд нь бүх жүжигчдийнх нь нууцлсан хэрэгүүд нь байдаг юм байна лээ. Энэ Ринаг болохоор өмнө нь согтоогоор жолоо бариад асуудалд орох гэж байхад нь аргалж өгч байсан бөгөөд мэдээж тэр хэргийг нь өөртөө хадгалчихсан. Тэгээ асуудал үүсгэх юм бол энийг чинь дийлгэж карьерийг чинь бодоо олгон шүү гэх мэтээр байнга жүжигчтэй сүрдүүлдэг юм байна лээ. Энийг нь болохоор ер нь бол ойрынх нь бүх хүмүүс угаасаа л мэддэг бөгөөд бүр тэгээд зогсохгүй тэр материалуудаа шүүгэндээ хадгалдаг гэдгийг нь ажины менежер түнд хэлж өгдөг. Ингээд бодохоор манай ажины өмнөх хэргийн материалч гэсэн захиралт нь байгаа л гэсэн үг. За энэ хооронд манай Жунсоо Солонгост ирчихсэн шинэ номоо танилцуулаад явж байх бөгөөд түүний ээж нь яг л байдгаараа мөнгөний асуудалд орчихсон өвөөтөө нь хэрүүлдэ оруулалтаа хийвэрэй л байж байдаг. Харин Жэвүүгийн хувьд бол ойр зургийн жижиг сажиг ажил хийгээд явж байгаа бөгөөд дүү нь болохоор наг зэгчтэйгээ тажгүй сайхан амьдарч байгаа юм байна лээ. Хэдийгээр дүүтэйгээ уулзаж хамт баймаараа байгаа ч өөрөөс нь болж дүү нь аавгүй болсон болохоор тэг хийхгүй гэж бодоод ядчил дүүгийнхээ төлөө ихчтэй мөнгөөр туслаад л явж байдаг. За өний дараагаар нэг өдөр ажийн маань зураг авалттай явж байхдаа санамсаргүй Жунсоотой харц толгораад өнгөрдөг. Тэгсэн яг ингээд манай хоёр нилээн жогтой харц толгорж байгааг нь Жунсоогийн ээж болон Рина хоёр олоод харцдаг. Жунсоогийн ээж бол мэдээж ойлгомжтой шууд л уурлаж одоо хүртэл энэ ажиныг мартаагүй юм уу энэ төр гэдэл байж байгааг нь нөгөөл нь Рина ч дагаж ирээд харцдаг. Ингэснээр ажийн Жунсоо хоёрыг өмнө нь ямар нэгэн байдлаар холбоотой байсан юм байна гэдгийг нь мэдээд авчиж байгаа юм л да. Ингэснээр шууд л Жунсоотой ойртохын тулд менежерээрээ яриулж байгаад хамтдаа нэвтрүүлэгт орохоор болоод албаар ойртож эхэлдэг.
Удалгүй нэвтрүүлэгч амжилттай дуусах бөгөөд Жунсоо маань арих гэж байтал гинтэл Рена гарч ирээд намайг хүргээд өг гэж алсаараа угаад хөргүүлэхээр болчихдог. Энэ үеэр ажинч гэсэн ажлаа тараад харж байх үедээ гинтэл менежерээ чи өнөөдөртөө эртхэн харж болноо. Би өнөөдөр нэг хүнтэй уулзах ёстой гэж хэлээд явуулчихдаг. Учир нь өнөөдөр ажины ажил эрт дараа зогсоохгүй, дээрээс нь засварын ажлаасаа олоод тог тасарна гэж менежерээсээ сонссон болохоор захирлынхаа өрөөнөөс өөрийнхөө хэргийн материалыг авах сайхан боломж гэж бодоод нууцаар авах гэж байгаа нь энэ байдаг. Зангснэр менежерээ явуулж хаад яг сайхан захирлынхаа өрөөнд орчихсон довхтаа нарахгүй материалаа хайж байтал гинтэл Рена энийг хайж байгаа юм уу гэд нөгөө материалыг нь барьчихсан гараад ирдэг. Яаж гинэт Рена гарч ирээд материалыг нь дүүнээс өрсөж авсныг нь мэдэхгүйч энэ удаа бол чухал зүйлээ алдаа зогсоохгүй, дээрээс нь бие барьж чадалгүй өвгөр өдөж Ренагийн уурыг хүргэснээс болоод хитгэж цогиулаад дуусдаг. Ядж байхад энэ үед Ренатай хамт манай Жунсоо явж байсан болохоор бүгдээрээ л хаана аюулгүй байдалд орцгоож байгаа юм л та. За үүний дараагаар Зулсарын баяраар Лонгстарын ойн баяр болох гэж байгаа юм байна лээ. Тэгээ энэ үдшилтэд хамт яваад өгөөч гэж Жунсоогоос гуйх бөгөөд Жунсоо жажинтай уулзаж магадгүй гэж бодоод түүний саналыг нь зөвшөөрдөг. Удалгүй үдшилтэгч болох бөгөөд бүгдээрээ цуглуулчихсан яг сайхан баяраа тэмдэглэцгээж байтал гинтэл Рена ажиныг маань алгадаж байх үеийн бичлэхэн дэлгэцээр гарч эхэлдэг. Гэхдээ яг хуу захирал нь гарч ирээд манай зүгээс бэлдсэн жүжигчилсэн тоглолт байлаа энэ төр гэдэл хүмүүсийг аргалаад өнгөртгөлдөө. Гэсэн ч хамгийн гол нь энэ бол манай ажины зүгээс Рена зориулж бэлдсэн анхааруулга маягийн бэлэг байсан юм байна лээ. Гэхдээ гол нь яаж хин энэ бичлэгийг хийсэн болоод хаанаас гараад ирв гэсэн чинь яг энэ өдөр болсон зүйлс уг нь Ренагийн төлөвлөгөө байсан юм байна лээ. Албаар ажины менежерээр нь дамжуулж захирал нь хүмүүсийн хэргийн материалыг нь хадгалдаг энэ төр гэж итгүүлж байгаад яг тэр өдөр нь манай хүнийг захирлынхаа өрөөнөөс материал авах гэж байхад нь гинт зүртэй гарч ирээд байдалд оруулахаар төлөвлөсөн байдаг. Гэхдээ энэ санааг нь манай ажийн айл эрт гадарлаа зогсоохгүй нөгөө менежерийг нь хүртэл өөрийнхөө талд оруулчихлгүй яах вэ? Тэгснээ гол нь юу ч мэдэлгүй Ренагийн өрхөнд нь унж байгаа юм шиг царайлж байгаад яг зодуулж байгаа бичлэгээ менежерээр нь бичүүлж авсныгаа ингээд цацуулж байгаа юм байна лээ. Гэхдээ яг энэ бичлэгийг нь зөвхөн үжлэгт ирсэн хүмүүс л үзсэн, дээрээс нь жүжигжилсэн тоглолт байсан энэ төргээд аргалжчихсан хэдий ч дахиж намайг зөвөр яхад үтх юм бол жинхнээсээ дэрлэгсэн нь үнэ ингээд олон нийтэд цацчих юм шүү гэж зөртөлдөг. Зангснэр ямар тааж дахиж Рена гай болохооргүй болгочихлоо гэж бодоод явж байтал өмнө нь манай үний хэрэг дээр нь ажиллаж байсан мөрдөгч гинтэл гараад ирдэг. Өөр химэн тэр хэрэг дээр ажилласнаас болоод сүулдэ хахуул авсан нь баригдаад тушаал үртэл буураад амьдрал нь нилээн сүрчгсэн юм байна лээ. Тэгээ яг хуу чамаг ер нь бол занчсан явж байгаа шүү. Хизээ нэгэн цагт заавал өшөөгөө авнаа гэдгээ сануулж хаад яваад өгдөг. Тэгсэн энийг нь ядж яхад нөгөө өлн Рена чин дахиад л арчдаг. Тэгээ яг хуу мэдээж гандан буурахгүй ажины сул тал нь байж магадгүй гэж бодоод мөрдөгчийг хүнээр судлуулж эхэлдэг. Тэгсэн чинь Ренаг ингэж байж байхыг нь манай Жунсоо харчихсан зогсож идэм да. Нэг баахан л нэг нууцаар харсан хүмүүс. За тэгээ үүний дараагаар Жунсоо маань гэртээ ирэх үед манай ажийн гэрт нь ирж гисэн түүнтэй болцгоё түлээж байдаг. Ер нь бол буцаад Жунсоотой холбоотой авахар шийдсэн бөгөөд мэдээж ажины хувьд бол Жунсоог ашиглах гэж л байгаа л да. Тэрийг нь ч Жунсоо мэдэж байгаа. Гэхдээ тэгэл ажины төлөө угаасаа юу ч ихээс буцахгүй юм болохоор шууд л зөвшөөрснөөр ингээд манай хоёр буцаад холбоотой авах оролцоодог. За ажины хувьд болохоор Ренаг зохицуулчихсан учраас одоо ингээ энийг өөрийн болгох төлөвлөгөөнд орж байгаа юм байна лээ. Гэхдээ нөгөө хүн тийм ч амархан ажины өрхөнд орчхоор хүн биш учраас Жунсоогоос тусламж гуйж байгаа нэм учиртай байдаг. Яг нь Жунсоо л ажины төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ л өөр эрэгтэй үнтэй үерхэх гээд тусламж гуйхт нь өртөөл зөвшөөрнө гэж арайч бодоогүй. Яалтчгүй л тархиа бүрмсэн угаалгачихсан болохоор бас аргагүй л ах л та. За үүний дараагаар гинт нэг өдөр ажиныг маань ингээ энэ өөрөө дуудаж уулздаг. Манай хүн ч яасан юм бол гэд очтол нөгөө өчлөг дээр цацагдсан бичлэгний жинхэнэ үннийг нь аль эдийнэ ойлгочихсон бөгөөд түүнд өөрийнхөө нэг дүүхийг хэрж өгдөг. Ингээ энэ өмнө нь хамтлагт байсан бөгөөд тэр үедээ бол нэг тийм алдартай биш, харин тэдний хамтлагийн нэг гишүүн нь илүү алдартай, илүү ирээдүйтэй байсан юм байна лээ. Гэтэл нэг өдөр тэр гишүүн нь самрын аршилтаа мөртлөө анзаарлагүй самртай хамттай эзнээс олж улмаар бүр түүний биеийн муудаад карьераа өндөрлүүлсэн байдаг. Хамгийн гол нь тэрийг нь ингаин мэдсээр байж юу ч хэлэлгүй идүүлчихсэн бөгөөд өөрөө алдартай болохын тулд л тийм шийдвэр гаргасан юм байна лээ. Хэдэд тэгснийхээ ачаар одоогийнх шиг алдартай болж чадсан ч байнга л тэр үйлдэлтэй харамсаж одоо хүртэл шаналж амьдарсаар ирсэн байдаг. За яагаад ийм зүйл ярьж байгааг ихлээр одоогийн ажиныг харахаар яг тэр үеийн өөрийгөө харж байгаа юм шиг санагдаад ирээдүйд харамсах зүйл битгий игээрээ гэд ахын хувьд нөхөрсөг зөвлөгөө өгж байгаа нь юм байна лээ. Үүний дараагаар гинт нэг өдөр мөрдөгч ажин руу залгаж нэг сайхан тухтай уулзаж асуудлаа шийдъя гэд дууддаг.
Ажин хэлсэн газарт нь яваад очтол баахан амьдралаа алдсан харт амигчдтэй өрөө авах бөгөөд чамаг ийм ирээдүй хүлээж байгаа шүү гэж харуулах гэж ил дуудсан юм байна лээ. Гэхдээ хамгийн гол нь тэр харт амигчдтэй өрөөнөөс гарч явах үедээ ингаантай таарлцчихдаг. Ингэснээр өөрийн болгох гэж хичээж байгаа хүндээ дахиад л муу сэтгэгдэл үлдээчихэн тэр. За энэ хооронд Ренагийн мөрдөгчийг судлуулах ажлыг нь дааж авсан хүн нь манай Жэвгийн ах нь байж таарад манай хүн дээр ажлыг нь хийхээр болдог. Жэвч мөрдөгчийг даагаж байгаад мэдэгдэлгүй утсанд нь жагнах төхөөрөмж суулгачгаа сонсож байтал нөгөөх нь ажинтай холбоотой хүн гэдгийг нь мэдэж авдаг. Үнийг мэдсэн Жэв шууд л Жөнсөөтэй уулзаж яг юу болсон талаар бүх зүйлсийг түүнээс сонсдог. Ингэснээр Жөнсөө ажийн хоёрын хамтрал дээр манай Жэвч гэсэн нэмэгдэж их гурвал эргэн нэгдснээр манай хэд ингааныг тархитах ажилдаа шууд орцгоодог. Уг нь Жөнсөө Жэв хоёр хоорондоо бүр хизээж таархааргүй ааштай юм байж ажины төлөөлөл тэгээд юу ч байсан хамаагүй нийлээл хийж байгааг нь харахаар бас хөөрхөн юм шиг. За тэр ч яг. Үүний дараагаар манай хоёр ингааныг сайтар судлаад үзтэл ээж аваа хоёр нь өөд болсноос хойш имээ дээр өссөн бөгөөд одоо бол түүний имээ нь хамгийн ойр дотны хүн гэдгийг нь мэдэж авдаг. Үүнийг мэдсэн ажийн ингааны имээтэй самсргүй мэтээр додонсож эхлэх бөгөөд баг багаар нүдэнд нь өрцөөр байгаад сүултээ бүр менежерээ имээгийнх нь байрлуу нүлгчдэг. Ингэснээр имээтэй нь уулзах боломж олдох бөгөөд имээж ажиныг өмнө нь харсаар байгаа дотн мэд санагдаж түүний гэртээ оролдог. За яг ингээд имээтэй нь боолчсон сууж байтал ингаан нэмэрэгөө залгаж таарад ажинтай хамт байгааг нь мэдсэн даруйдаа хурж ирээд нэлээд уртаагаар дагуулад гардаг. Угаасаа ажиныг айхтар санаатай дээрээс нь ард амих энтер хэрэгэлдэг гэд баахан муу сэтгэлдэлтэй болохоор албаар имээтэй нь ойртож байна гэж бодоод л ингэж уурлаж байгаа юм байна лээ. Хариуд найжийн түүнд хандан энэ бүхэн үнэхээр л тохиолдол байсан. Гэхдээ итгэх хэсэг нь таны асуудал л да. Уг нь би таныг маш их хүндэлдэг байсан юм. Гэхдээ энэ удаа бол танд үнэхээр урам хугарлаа. Та бол үнэнтэйгээ нур толж чаддаггүй жинхэнэ улцгаар амтан байна энэ төр гэдэл баахан юм ярьж чаад яваад өгдөг. За үүний дараагаар ингаан нөгөө өрөөс нь олж карьераа дуусгасан хамтлагийнхаа гишүүнтэй уулзах бөгөөд энэ уулзалтыг нь мэдээж манай ажийн төлөвлөсөн байдаг. Тэгсэн нөгөөх нь анхнаасаа л бүх зүйлийг мэдэж байсан бөгөөд дуучин байхаас залхсан учраас албаар тэр хамтныг нь эдсэн гэдгээ хэлээд дахиж өөрийгөө битгий буруутгаарай гэж хэлдэг. Дээрээс нь ажийн гэж хүн надтай ирж уулзаад чамд хэзээ байгааг хэлж тусламж өссөн болохоор би чамтай уулзаж байгаамаа гэж хэлээд бүр дургуг нь өргөжчихдөг. Ингэснээр ингаан чуурлаж захиралтайгаа уулзах бөгөөд ажинтай дахиж хамт кинод тогломооргүй байна. Дээрээс нь Ринагаас салсан гэдгийг албан ёсоор зарлаад өгөө гэж гуйдаг. Ингааны хувьд Ринач тэр ажинч тэр хэтэрхий их асуудалд нь оролцоод төвөгтэй байсан болохоор бүгднгээс нь зайгаа орхоор шийдэж байгаа нь юм байна лээ. Гэхдээ ажины хувьд болохоор угаасаа ингаантай хос биш учраас алдах зүйл байхгүй. Харин ингэж түүний уурыг хүргэсний ачаар Ринагаас албан ёсоор салж буй мэдээг гаргуулж чаддаг. Яг нь ингаанд баг зэрэг оноо алдсан ч гэсэн ямартаач Ринагаас албан ёсоор салгаж чадсан гэхлээр манай хүний хувьд ялалтал гэсэн үг. Гэхдээ тэр уурыг нь хүргэсэн шалтгааныг нь ч гэсэн сайн бодоод үзэх юм бол эцтэй гэхэд ингааны төлөө л байсан гэдг нь харагдана л да. За ингэснээр Ренач гэсэн нөгөө мөрдөгчөөр ажины хамаг булгааг нь дийлгэх ажлыг нь яарвчлуулдаг. Гэхдээ яг нүгээр Жөнсөө Жэв хоёр мөрдөгчийг барьж аваад охиныг нь хард амиг хэрэгэлсэн гэдгийг нь мэдсэн талаараа хэл зөрдүүлснээр ингээд дахиж ажиныг оролдохоргүй болгож чаддаг. За үүний дараагаар гинтэл нэг өдөр ингааны имээ ажинтай уулзаж өмнөх болсон явдалд уучлалт гуйдаг. Энэ нь ерөнхийдөө ингааны имээ аль хэдийнэ манай ажины тарих угаалтад амжилттай оржээ гэсэн үг. Тэгсэн яг тэр өрөөнд ингаанч гэсэн түүнээс уучлалт гуйгаад хамтдаа орой хоол идэх үү гэж асуудаг. Ганц имээч биш ингаанч гэсэн эцэст нь түүний тарих угаалтанд орж байгаа нь. Гэхдээ тийм хатуу байсан хүн гинт яагаад бодлоо өөрчлөх гэсэн чинь нэгдүгээр тэмээн түүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Гэхдээ түүнээс илүү чухал нь тэр өдөр манай ажийн ингаан тандаж өөрийнх нь талаар бүх үннийг шууд нүүрэн дээр нь хэлчихэд яваад өгсөн нь маш их нөлөөлсөн байдаг. За тэгсэн манай ажийн нэрээ үнэхээр амар хүн шүү. Түүнтэй уулзах анхны болцоогоо хүртэл маш сайн төлөвлөдөг. Албаар 10 цагаас хаадаг газарт хаагаас нь яг 1 цагийн өмнө буюу 9 цагт болцоогоо төлөвлөж гэж байгаа. Тэнгүүтээ Жэвг ингааны замд нь саад олгуулж байгаад болцооноос нь хоцруулчихдаг. Ингэснээр ингаан Жэвтэй баахан зууралдаж байгаад болцооноосоо хоцроод ирэх үед нь манай ээжийн рестораныхаа гадаад түүнийг хүлээж гисэн зогсож байна. За тэгээ энэ зураглалыг харсан ингааны сэтгэл маш их хөдөлж эцэст нь ажины өрхөнд бүрэн орж уугаар 6 дугаар анги маань дуусдаг. За өмнөх анги дээр ажин ингаан хоёр маань үерхэн тодорхойлоод дууссан бол яг тэр үйл явдлыг нь буюу үнсэлсэж байгааг нь Ренагийн явуулсан хүн Жэв хоёр талд баримжуулж авч буй зураглалаар 7 дугаар анги маань эхэлдэг. Жэв бол ойлгомжтой ажины тушаалаар л ийм зүйл хийж байгаа. Харин Ренагийн явуулсан хүн тэдний харилцааны талаар мэдээлэлтэй болж байгааг ажин маань хараахан мэдлгүй өнгөрдөг.
Үүнтэй зэрэгцээд гаднаа юу ч болоогүй юм шиг зүгээр явж байсан Жунсоо маань ажиныг яг жинхнээсээ Ингантай үерхэн тодорхой болоод ирэх үед нилээн сэтгэлээр унаж эм орж байгаа нь Рената уулзаж явах үеэр анзаарагддаг. Мөн дээрэс нь ингээд явж явах үедээ тэднийг жинхнээсээ үерхэж эхэлсэн гэдгийг Ренагийн мэдээлэгчээс санамсаргүй сонсчихдаг бөгөөд үүнийгээ тэр даруйдаа л ажинд хэлдэг. Яаж ч уурн хурж эм орсон ажиндаа бол үн чивээрэл байх юм даа хөрхий. За маргааш өглөө нь ажин ингийн хоёрын талаар захирал нь Алидинэ мэдчихсэн байх бөгөөд нөгөө Ренагийн явуулсан хүн хэлчихсэн юм байна лээ. Мэдээж үнийг сонссон захирал нь ажины ирээдүг бодоод харилцаагаа эртхэн зогсоосон дээр явахаа гэж зөвлөсөн ч ажин өдөөс нь бид үнэхээр чин сэтгэлээсээ бие биендээ сэтгэлдээ. Тиймээс би өөрөө мэдээ зохицуулчих учраас та битгий санаа зовоорой гэж хэлдэг. Мэдээж Ингантаач гэсэн уулзаж болиулах гэсэн чи яг л ажинтай адилхан хариу авдаг. За үүний дараагаар ажин маань нөгөө Ренагийн үнтэй нь уулзах бөгөөд тэр хүн нь болохоор сэтгүүлч мэрэгжилтэй Ренагийн үеэл ах юм байна лээ. За тэг нөгөөх чинь ирээд та хоёрын талаар мэдээлэл чинь цацсан шүү эдэргээд сүрдүүлэх гэсэн чинь ажин өдөөс нь танд байгаагаас чинь жилийн их мэдээлэл өгье. Харин над хийх гэж байгаа ажлаа бүр сайн хийгээд өгөө гэж гуйдаг. Уг нь үгүй та битгий цацалтаа эдэргээд лахуултаж магадгүй ухааны бодоод ирсэн чинь шаал эсрэг хариу авдаг. Дээрээс нь ажин маань түүнийг Ренагийн талд ажилладаг гэдгийг мэдсэн тохойгоо хэлээд хэрвээ Рената биш надтай хамтарч ажиллах юм бол танд зөндөө олон гоё мэдээлэл өгөн шүү гэж ятгаж байгаад өөрийнхөө талд оруулж чаддаг. За үүний дараагаар Жэвг өөрийнхөө туслахтай болцуулж толгойг нь эргүүлж байгаад Ренагийн согтуугаар жолоо ирсэн хэргийг нэруулад тэрийгэ бүр баримтжуулаад авчихдаг. Ядчахт нөгөө Ренат алгадуулж байсан бичлэгээ олон нийтэд зодчихсан бөгөөд түүнээс нь болоод Ренагийн карьер нэлээд өнөж бүр хэсэг хугацаанд завсарлага авах үгүүд ирээд олчихсан байсан юм байна лээ. За ингэснээр согтуугаар жолоо оройд аргалуулсан хэргийг нь ч гэсэн олон нийтэд ил болгосноор тэртээ тэргүй урагдж байсан карьер нь бүр өмсөн дуусгаар болдог. Манай ажийн ч угаасаа аливаа зүйлийг хийвэл толтол нь хийдэг гаралтай айлтчихгүй. Мэдээ цайны хэрэг дээр дөрөөлөөд нөгөө туслахаач гэсэн ажлаас нь алчдаг. Угаасаа анхнаасаа л Ренагийн хүн байсан. Дээрээс нь ийм амсуултай хүн учраас энэ үртэл ашиглахад л хангалттай гэж үзсэн байх. За ингэснээр өөрт нь гайвалж байсан бүх зүйлсийг зайлуулчихсан. Дээрээс нь авахыг хүсэж байсан зөвлөж өөрийн болгочихсон учраас Жүнсөө Жэвэ хоёроос холбоогоо таслаад өмнө нь хэлж байснараа 1 жилийн турш Ингаинтай аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөдөг. Харин энэ хооронд Жүнсөө Рене хоёр үерхэж эхэлсэн бөгөөд эдэд дэмжгэлсэн манай Жүнсөөгийн сэтгэлд бол ажийн үргэлж нэгдүгээр твэрээ гэдэг нь тодорхой л доо. Гиснээс манай Жүнсөөгийн өвөөгийн бие нь нэлээд муудчихсан бөгөөд энэ талаар ээжээсээ нууцлаад л явж байгаа юм байна лээ. Мөнгөний шуналтай ээж нь юу ч хийж магадгүй учраас хөр хэмээн санаан зовоод л ингэж байгаа. Дээрэс нь энэ үеэр Жүнсөөг ажины продакшнд хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг нь мэдэнгүүтээ ажиныг л шахаж байгаад ийм зүйл хийлгэсэн байх гэж бодоод ураа гаргахаар түнтэй ирж олцдог. Тэгэхээр нь яг хав Жүнсөөгийн аав түүний жинхэнэ аав нь биш гэдгийг нь мэдэж байгаа шүү гэж хэлчихэд яваад өгдөг. Хэрвээ энэ талаар Жүнсөөгийн өвөө мэдэх юм бол ээж нь шууд дуусах учраас ер нь бол ингээд дахиж ажиныг оролдохгүй байхаа л гэж бодож байна. Гэхдээ хамгийн амар нь ээжийнх нь энэ нууцыг манай ажийн баг байхдаа зүгээр л нэг зураг хараад шууд мэдсэн гэхлээр яалтчгүй л амар гаралтай. За үүний дараагаар ажийн маань Фенүүдтэйгээ уулзалт хийгээд явж байх үед нөгөө 10 жилдээ хамт сурч байгаад ажинаас олж хөөгдсөн Сонигээ дохин түүнийг жүжигчин болсон гэдгийг нь мдээгүй байж байгаа давхудаа харсан юм аашийн гинт тэгж таарлтангуудаа эртний юм нь бодогдоод болсон бүх зүйлээ интернетэд бичээд оруулчихдаг. Хөрх юм нь өшөөгөө авах гэж оролдож байгаа л нэг арга юм уу та. Гэхдээ угаасаа ямар ч нотлох баримтгүй учраас нэг газар авалгүй дажгүй өнгөрсөн ч захирлынх нь хувьд ажинд итгэх итгэл багваагаар алдраа онцлол болдог. Үүний дараагаар гинт нэг өдөр ажины бие өвдөх бөгөөд тэр өдөр нь Ингааны имээ ирж түүнийг яг л төрсөн охин шигээ бодож маш сайн асарч ондог. Төрснөөсөө хойш нэг ч удаа авч байгаагүй эцэг эхийн хайр халамж гэх зүйлийг анх удаа мэдэрсэн ажинд энэ нь ямар хүчтэй мэдрэмж төрүүлж байгааг нь харагддаг. Гиснээс Ингааны хувьд ажинд бүр чин сэтгэлээсээ хайртай болчихсон бөгөөд карьерээ дуусгаад зүгээр л ажинтай хамт амар тайван аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа юм байна лээ. Гэхдээ харамсалтай нь энэ бол зөвхөн түүний л бодол л доо. За үүний дараагаар ажийн маань Ингааны имээтэй сүмдөр явж байтал гинт нөгөө кафен захирал Алидинэ шоронгоос суллагчсан явж байхдаа тааралддаг. Ингэж тааралдсан нь сарамсаргүй юу эсвэл санаатай юу гэдгийг нь хэлж мэдэхгүй ч энэ захирал нь бүр Ингааны имээтэй нүртэл танилуд юм байна лээ. Ингэснээр түүнийг өшөөгөө авах гэж байж магадгүй гэж бодоод удаан хугацааны дараа Жэвтэй холбогдож түүнийг дагаад мэдээлэл цуглуулад өгөөч гэж гуйдаг. Үүний дараагаар Жүнсөө маань өөрийнхөө бичсэн зохиолоо кино болгоод түүнийхээ гол дүрд нь ажиныг тоглуулах саналтай байгаа Лонгстарын захиралд хэлдэг.
Угаасаа Жүнсөө бол тэдний гол хөрөнгө оруулагч, дээрэс нь санал нь Longstar-ийн хувьд нэлээд ашигтай санал байсан учраас ажины гол дүр тоглолно гэсэн нөхцөлийг нь зөвшөөрчдөг. Ингэснээр удалгүй энэ талаар ажин Инган хоёр ярилцаж байх үедээ Жүнсөөр энэ хоёр үерхэж байгаа гэдгийг ажинд хэлчихдэг. Үнийг нь сонссон ажин шууд Жүнсөөтэй ирж уулзах бөгөөд яагаад гэнт өөрийнх нь амьдралд оролцох гээд байгааг нь асуухад Жүнсөөч нэг жил л үерхэн гэсэн бидтэй одоо дуусгах болоогүй юм уу гэж асуудаг. Яг нь Жүнсөөгийн хувьд бол ингэж байгаад нэрнгээсээ л Ингагийн тайртай болоод бүрмсэн яваад өгөхгүй гэж хайсандаа л аргагүй ирхэн сануулах гээд энэ зүйл хийж байгаа юм байна лээ. Дээрэс нь Рената үерхсэн хүртэл түүнийг ажинд дахиж гайвуулгахгүй чимээгүй байлгахын тулд л үерхсэн байдаг. За тэгээ яг тэр өрөөнөө Живэтэй уулзаж кафен захирал нь юу хийж байгаа талаар мэдээлэл авах бөгөөд нөгөөх нь яг үнэндээ ажинд үш сансан юм байхгүй ингийн л амьдарч байдаг. Үүний дараагаар нэг хөдөлгөөн ажины төрсөн өдөр болох бөгөөд уг нь яг энэ үеэр Инган ажинд гэрлэх санал тавих гэж байтал гинтэл хаанаас ч юм Рина Жүнсөө хоёр гараад ирдэг. Мэдээж энэ бүхэн Ринагийн төлөвлөгөө бөгөөд албаар Жүнсөө ажийн хоёрын өмнөх харилцааны талаар яриа эхлүүлж уур амьсгалыг нь эвцээр байгаад Инганыг урлуулж чаддаг. Тэгэхэр найжийн түүнийг тайвшруулчих гээд ярилцаа зогсож байтал Инганы түүн залгаад эмээ өнгөрсөн жил алга болгосон тэмдэглэлийн дэвтрээ олчихсан байна гэж хэлдэг. Үнийг сонссон ажины царай тэр дорхноо сонирн болгон тэр. Учир нь гэвэл хамгийн анх Инганта дотносхын тулд эмээгийнхэн дэвтрийг жээвгээр улгаалуулж авсныхаа ачаар сайн мэдээлэлтэй болж дотносож байсан шүү дээ. Тэгээ яг хөө тэр дэвтрийг нь гэртээ хадгалж байсан бөгөөд өнөөдөр бол түүний төрсөн өдөр нь учраас Инганы эмээ ажины гэрт хоол бэлтгэж байгаа санамсаргүй өөрийнхөө дэвтрээ олчихсан байдаг. Ингэснээр ажиныг санаатаагаар Инганта дотноссон гэдгийг эмээ мэдчихсэн гэсэн үг. Тиймээс хурдхан зохицуулахын тулд жээвгээр хөргүүлээд эмээгэнд ирэх бөгөөд ганцаараа уулзгаар ордог. Удгүй Жүнсөөч санаан зовоод ирэх бөгөөд Живэтэй уулзаа зогсож байтал гинтэл эмээгийн байрнаас чанга чимээ гархан дэр. Очиж ялахтал мэдээж ойлгомжтой нөгөө ажин чинь аль эдийнэ эмээг шатны уруу түлхээд унгаачихсан байлгүй яах вэ? Гэсэн ч эмээг яаралтай эмнэлэгт өргөсөн ч харамсалтай нь очсноос хойш нэг хөдөлгөөний өд болдог. Гэхдээ ингээд эмээг аврахаар эмчилж байх үед ажийн бүр нулимс туслуулан залбирч байгаа нэлээд сонь санагдсан. Яг хажууд нь Инган байсан бол жүжиглэж байна да гэж ойлгож болох ч ганцаараа авах үедээ ийм үйлдэл гаргаж байгаа нь ажины хувьд нэлээд ойлгомжгүй байсан. Мэдээж үүний дараагаар цорын ганц гэрч болох ажинаас цагдаа нар ирж мэдүүлэг авах бөгөөд эмээ гудамжны мөр хооллох гэж байгаад гинтл толгой нэргээ чатнаас унчихсан гэж хэлдэг. Яг эмээ угаасаа л байн гудамжны мөр хоолдог гэдгийг ойр авийнх нь хүн болгон мэдэх учраас энэ бол хамгийн үнэмшилтэй тайлбар л та. Уг нь бол яг тэр үед нь Жүнсөө хоёр цаг алдалгүй ирээд ойр авийнх нь камер энтрийг нь зохицуулаад цэвэрлчихүү гэж асуусан юм байна лээ. Гэхдээ тэр хавьд нь угаасаа камер байхгүй, дээрэс нь Инганы өсөлтөөр эмээтэй нь уулзна гэд хэлчихсэн байсан болохоор зүгээр л би энд байсан гэд үннээр нь хэлснэн дээр тиймээс та хоёр юу ч битгий хийгэрэй гэж хэлсэн байдаг. Үүний дараагаар эмээгийн оршуулгын үеэр кафен захиралтай дахин нэг удаа даралддаг. Захирал маань хоригдсон 5 жилийнхээ ихэнх үед нь ажиныг үзэн ятаж өшөөгөө хэрхэн авах талаар бодож байсан ч цаг хугацаа өнгөрхийн хэрээр түүний бодол нь өөрчлөгдөж харин ч ажиныг ойлгож өрөвдөж эхэлсэн бөгөөд эцэст нь түүнийг уужилсан гэдгээ хэлдэг. Манай хүн чи алдчихгүй төрөлхийн сайхан сэтгэлтэй өрөвч үнэлтэй угаасаа. За үүний дараагаар Инган эмээгийнхээ гэрд ирчгээд буцаж явах үед түүнийг хуршимэгтэй дуудаж уулздаг. Хэрэг болдог өдөр эмээ чинь нэг охинд нэлээд ууралсан бололтой түн рүү уурлаж гомдлож явахыг нь сонссон. Дээрэс нь бас нэг хөршин юм олгаад алдаад байсан болохоор саяхан орцсондоо нууц камер байршуулсан бөгөөд тэндний уулсан талаар бичигдсэн байж магадгүй гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө хүнтэй нь очиод уулзсан чинь аль эдийн мөрдөгчөд ирж уулзаад камерын бичлэгийг нь аваад тавьчихсан байдаг. Гэхдээ яг үнэндээ тэр авч явсан хүн мөрдөгч биш Живэ байсан бөгөөд Жүнсөөгийн өсөлтөөр тэр бичлэгийг нь авсан юм байна лээ. Яг манай хоёрын хувьд ийм зүйл хийж байгаа нь ажиныг хамгаалсан гэхээсээ илүү үнэхээр ажин эмээг алсан уугүй юу гэдгийг л мэдэх гэж байгаа юм байна лээ. Гэхдээ Живэ угаасаа ажиныг тийм зүйл хийгээгүй гэж итгэж байгаа болохоор бичлэгийг үзэх шаардлагагүй гэдээ яваад өгдөг бол Жүнсөө маань харин тэр бичлэгийг үзэх хэсэгтээ нэлээд эргэлзээд үлддэг. За энэ үеэр ажинд маань нэлээд мундаг найруулагчтай хамтарч ажиллах боломж гарч ирдэг. Гэхдээ нөгөө найруулагч нь маш хатуу хүн бөгөөд хэрвээ түүнтэй хамтарч ажиллана гэвэл ар гэр хосын амьдралаа шуугаан гарахааргүй сайн зохицуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ядчахт Инган ажийн хоёрыг гэрлэж магадгүй гэсэн шуугаан гарчихсан байгаа болохоор ялангуяа энэ тал дээрээ сайн анхаараарай гэж хэлдэг. Мэдээж ажины хувьд үргэлж өөрийнх нь ирээдүйн нэгт байдаг учраас найруулагчтай ажиллахын тулд ямар ч хэрэгэлцээгүйгээр Инган таачиж уулзаад салъя гэж хэлдэг. Тэртээ тэргүй эмээгээ алдснаас олж маш хэцүү байгаа энэ цаг үед түүний хамгийн хайртай хүн нүртэл салъя гэж хэлэхлээр Инганд ямар аимшигтай сонсогдсныг төсөөлөх аргагүй байх.
Гэхдээ мэдээж Инган зүгээр л салъя гэдэг үг сонсоод залчихгүй гэдгийг нь ажийн мэдж байгаа учраас түүнтэй санаатаагаар дотноссон ингийн тулд эмээгч гэсэн ашигласан гих аимшигт үннийг шууд хэлж Инганыг бараг л амьдаар нь бошилж хаад яваад өгдөг. Үүний дараагаар харж байх үед нь гинт ажинийг хүмүүс дагаж эхлэх бөгөөд азар живүү ойрхон байсан тул түүнийг зогтаалгаж чаддаг. Яг хөө ажиныг амжилттай зогтаалгаж чадсан ч манай живүү нөгөө хүмүүст нь баригдаж зодуулаад нэлээд хүнд бэртдэг. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд нөгөө талд давхар маш хүн таахцал амссан хөрхийн Инган маань эцэст нь энэ бүгдийг дийлэлэх үе амиа орлсон байдаг. Энэ мэдээг сонссон хүн болгон л харамсаж гуниглаж байхад ажины хувьд зүгээр л болох ёстой юм болдгороо л болж байгаа мэт ингийн байдаг. Үүнээс гадна Инганы фэнүүд бүгдээрээ л түүний өхөлд ажиныг буруутгах бөгөөд үзэн ядагчид ихсэж байх энэ үеэр дахиад л нөгөө сооны чинь гандан буурахгүй гарч ирээд гайвалж эхэлдэг. Мөн дээрээс нь Лонгстарын захирлын хувьд Инган бол бараг л хөөрөө дүү шиг нойр дотны хүн байсан учраас бусдын лайдэл түүний өхөлд ажиныг буруутгах бөгөөд ингэснээр ажины эсрэг хүн болж өрдөг. За үүний дараагаар киноны төгсгөлд эмээг өнгөрдөг өдөр яг юу болсон талаар жинхэнэ үнэн ил болдог. Тэр өдөр үнэхээр л эмээ бүх зүйлийг олж мэдээд ажин руу уралсан нь үнэн байдаг. Ажин янз бүрийн арга зал хэрэглэлгүй өөрийнхөө буруу зүйл хийснийг үннээр нь үлээгээд анхандаа санаатаагаар дотносон нь үнэмчгээсэн Инган болон тантай хамт өнгөрүүлсэн нэг жилийн хугацаанд би үнэхээр л та бүгдийг чин сэтгэлээсээ хайрлаж эхэлсэн гэж хэлдэг. За тэгээ үүнийг сонссон эмээ хэдийгээр ажиныг буруу зүйл хийснийг нь мэдэж байсан ч түүнийг өөрийн охин шигээ санаад эцэст нь уучлсан байдаг. Уг нь ингээд манай хоёр учир зүгээ ололцож чадсан ч үүний дараагаар эмээ маань муур олох гэж гарах үедээ үнэхээр л толгойн эргээд өөрөө шатнаас унсан гэдэг нь үнэн болж таардаг. Тиймээс л манай ээжийн эмээг эмлэгт байх үед ганцаараа байхдаа ч гэсэн тэгэж их харуулсаж гуниглаж байсан нь чин сэтгэлээсээ л байсан юм байна лээ. Яг хөө ингээд бодохоор нэрэл ажины хувьд эмээ бол түүнд анх удаа эцэг эхийн хайр халамжийг мэдрүүлсэн хүн болохоор жинхнээсээ эмээг хайрлсан байж магадгүй юм. Гэхдээ Инганыг тийм хэцүү байхад нь зүгээр л өгөх гэж байгаа юм шиг тэгж хандсныг нь бодохоор уучлах аргагүй л дээ. Тэгэж ер нь бол ажины өдийг хүртэл хийсэн бүх зүйлсийг нь бодвол манай хүн ч угаасаа л уучлагдгаасаа нэгэн өнгөрсөн хүн. Энэ бүхний эцэст ажийн кармагаа урдсан цагт л энэ кино сайхан төгсгөлтөө гэж нэрлэгдэх байх. За тэр ч яах вэ? Ингэснээр киноны төгсгөлд нөгөө ажины араас нь дагж байсан хүмүүсийн жинхэнэ эзнийхэн царай ил болж байгаагаар 8 дугаар анги манд дуусдаг. За Инганы өхлөөс олоод Лонгстор болон ажин хоёрын хамтрал дуусгар болсон бөгөөд ерөнхийдөө Лонгстор ажиныг хөөж буй мэдгдлээр 9 дугаар анги манд эхэлдэг. Мэдээж үнийг сонссон ажин нэлээд уртаагаар шууд захиралтайгаа уулзгаар ирдэг. Хэдий уралсан ч аль болох эвлэрчих гээд янз бүрээр үдсэн ч захирлын хувьд бол ажиныг бүрмсэн сөрүүлэхээр нэгэн ч хийчихсэн учраас мянга уучлалтгүй живээр үзэх гээд нэмэргүй юм байна гэдгийг ойлгож авдаг. Ингэснээр тэдний харилцаа нэгэнт дуусгар болсон учраас Жүнсөөч гэсэн Лонгсторт хөрөнгө оруулалт хийхээ зогсоохоор болдог. Үүний дараагаар Жүнсөөгийн ээж нь ерөөсөө Жүнсөөтэй холбогдож чадахгүй байсан болохоор аргагүй эрхэнд ажин руу залгаад түүнтэй холбоод өгөөч гэж гуйдаг. Яг яах гээд ингэж байнга зурлаад байгааг нь асуудал Жүнсөөгийн ээж хүнд өвчтөй болчихсон бөгөөд гэр бүлийнх нь хүний нэг бөөр хэрэгтэй байгаа юм байна лээ. Тиймээс Жүнсөөтэй холбогдож бөөрөө өгөөч л гэж гуйх гээд ингэж яваад байгаагаа ажинд хэлтэл яг энийг нь Жүнсөө хажууд нь сонсоо зогсож байдаг. Зангиснэр Жүнсөө маань ээжтэйг очиж уулзах бөгөөд түүний саналыг хоёр нөхцөлтэйгээр зөвшөөрдөг. Хэрвээ дахиж ажин болон өвөө хоёрт гайвуулахгүй холгоо амьдрна гэвэл танд бөөрөө өгөө зогсохгүй хаалгааны зардлыг нөртөл зохицуулаад өгье гэж хэлдэг. Мэдээж ээжийнх нь хувьд угаасаа сонголт байхгүй учраас дуртаа дургүй л зөвшөөрдөг. Үүний дараагаар гинтэл Лонгсторын офис руу цагтаа нар орж шалгалт хийх бөгөөд хахуул өгж авсан дээрээс нь уран бүтээлчдийнхээ нууц хэрэгүүдээр нь дарамтлагтай байсан зэрэг нэлэрснээс болоод Лонгсторын захирал шууд л хоригдохоор болдог. За ингээд гинтэл нэг өдөр шоронд хоригдох дээрээ тулсан захирал нь бүр шалтаа бууж ажинаас уучлалтгүйсэн ч манай хүн юу гэж уучлах вэ? Өмнө нь намайг илрийгээд уучлалтгүй байхад тоохгүй байсан өртөө л гомдтоо гэж хэлдэг. Бас нэрийн хооронд манай ажиныг дагаад байсан хүмүүс жэвч гэсэн дагаад эхэлчихсэн бөгөөд манай хүн дагж байгааг нь мэдээд судлах гэсэн ч нөгөөдөл нь нэлээд мэрэгжлийн нөхдүүд учраас даанч олигтой мэдээлэл олж чаддаггүй. За үүний дараагаар саяхан болсон хэрэгээс олоод бүхэл газрууд манай ажинтай хамтарч ажиллахаас татгалзаж байсан ч гэнтэл нэг газар ажинтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Ажинч шууд тэр газартаа гэрээ оголохоор очтол Дохёг гээд нэлээд баян нөхөр ажинтай хамтарч ажиллах санал тавьсны ачаар гэрээ оголж байгаа гэдгийг олж мэддэг. Тэгэхээр манай хүн ямар учиртай хүн гинт гарч ирээд намайг сонирхоод байгаа юм бол гэж бодоод шууд тэр Дохёгийн хүнтэй очиж уулзахаар шийддэг. Мэдээж танихгүй хүн юм байж яг яагаад надад ингэж туслаад байгааг нь шуудхан асуудал. Чамайг би аль эртнээс л ирээдүйтэй хүн гэдгийг чинь анзаарчихсан байсан юм. Тиймээс чамайг нэлийн судлаж үзсэн бөгөөд багтаа хэцүү амьдралд болсон гэдгийг чинь ч мэдсэн. Хамгийн гол нь чамайг илүү хол явах чадвартай гэж итгэж байгаа болохоор чамд туслаж байгаа юм а гэж хэлдэг.
Гиснээс нөгөө Longstar-ын захирлын хамаг хэргийг нь гаргаж ирээд чоронд оруулсан хүн энэ хүн байсан юм байна лээ. Ингэснээр манай ээжиний өмнөх асуудлыг нь цэвэрлэж өгөө зогсоохгүй ирээдүйг нь хүртэл засахад бэлэн байгаа энэ хүн түүний анхаарлыг нэлээд татдаг. За энэ хооронд Жөнсөөмөн хагалгаандаа амжилттай ороод гарчихсан байх ба тэр өрөө нь уулзыгээ дууцсны дагуу Живэтэй уулзгаар очдог. Живэгийн дуудсан шалтгаан нь болохоор ажины араас нууцлаг хүмүүс дагаж байгаа бөгөөд тэр хүмүүсийг нь зогсоох гэж оролдоод өмнө нь гимцэн талаараа хэлдэг. Тэгээд зогсохгүй тэд нар нэлийн эвгүй хүмүүс байж магадгүй энэ төр гэдэл яг яриад байж байтал гинтэл офис дээр нь галгарч эхэлдэг. Мэдээж энэ бол нөгөө Дөхөөгийн хийж байгаа ажил бөгөөд ажины оройвд байгаа хүмүүсийг бүгдийг нь зайлуулахаар шийдчихсэн юм байна лээ. Гэхдээ анзаар манай хоёр нөгөө галыг нь эрт анзаарсан толдоо аюулгүй өнгөрч чаддаг. Харин энэ хооронд нөгөө Дөхөөг чинь ажинтай уулзаж байх бөгөөд хэрвээ надтай гэрлэх юм бол чиний ирээдүйг чинь ямар ч асуудалгүй яг л Деважин шиг байх болно гэж санал тавьдаг. Ажинч түүний өмнөх хийсэн зүйлсийг нь бодоод дээрэс нь угаасаа хэлснээ хийж чадхаар хүн гэдгийг нь мэдж байгаа учраас түүний саналыг зөвшөөрдөг. За үүний дараагаар сүүлийн үед би нилээн муу байсан Жөнсөөгийн маань өвөө өөд болох бөгөөд оршуулах ёслол дээр нь ямар ч мөнгө авч чадалгүй үлдсэн ээж нь ирж бөөн шууганд игдээдэг. Битгий асуудал тариараа гэд бөөрөө хүртлээ өгч байхад ээж нь бас л ухаан суугаагүй байдаг. Тэгснэ хамгийн гол нь тэр үеэрээ хэдрүүлж уугаад баахан юм ярьж байх үедээ Жөнсөөг эдний гэр бүлийн цусан төрлийн хүн биш гэдгийг нь хүртэл илчигдэг. Өөрт нь мөнгө өгөөгүй хүүд нь хамаг хөрөнгө үлдээчихсэн болохоор хүүтэйгээ барьцсандаа би юм авахгүй бол Жөнсөөч гэсэн юм авахгүй гэж умаа яашин үнэн бүтгэгүйгээр. За тэгээд нэгэнт энэ нууцаа санамсаргүй задлчихсан учраас ажинч гэсэн энийг мэдэж байсан мөртлөө надтай л адилхан чамаас нууж байсан ш гэж хэлдэг. Нэгэнт бүтлгүүтсэн бол ажинч гэсэн хамтдаа аваад унахаа мэдлгүй яах вэ? За тэгэхээр нь Жөнсөө маань шууд л үний эсхийг мэдхээр ажинтай очиж олцдог. Ажинч мэдэж байсан гэдгээ нуудаггүй бөгөөд чиний төлөө л чамд хэлээгүй юм. Гэхдээ яг үнэндээ чамаас нуусан юм бол байхгүй. Чи өөрөө л надаас асуугаагүй шүү дээ гэж хэлдэг. Энэ үед ажин маань угаасаа Дөхөөгтэй гэрлэхээр шийдчихсэн байсан болохоор одоо Жөнсөөгийн хэрэг бол байхгүй. Тиймээс ингээд хамаг үннээ хэлснээр ерөнхийдөө тэдний харилцаа дуусаж ажин маань Дөхөөгтэй гэрлснээр шал өөр төвшний шинэ амьдрал төл тавьдаг. Ингэснээр ажин маань тэдний гэрт нь амьдарч эхлэх бөгөөд удалгүй нэг өдөр түүний ажлын өрөө нь үргэлж цоочтой байгааг анзаараад сонирхоод орох гэсэн ч түүний туслах нь оруулдаггүй. Тэгэхэр нь шууд нөхрөөсөө асуусан ч мөн л адилхан татгалзан хариу авдаг. Тэгээд зогсоохгүй ер нь бол хэтэрхий их зүйл мэдэх гээд эсвэл надтай сөргөөцөлдөх юм бол миний өмнөх ихнэр шиг галзуугийн эмнэлэг твдээд л дуусан шүү гэд хөөхөн талд санаагаар ажинд хэлдэг. Гэхдээ угаасаа энийг эвгүй гар гэдгийг нь манай ажийн анхнаасаа л мэдэж байсан болохоор нэг их сүртэй айж зочирдож барьдаггүй л дээ. Угаасаа манай хүний толгойдоо л энийг яаж хурдхан шиг л буулгаж авах вэ л гэсэн бодол эргэлдэж байгаа нь тодорхой. Дэмэс мэдээж энэ ажилдаа зарах цорын ганц хүн болох Живэтэй уулзаж нөхрийнхөө талаар бас өмнөх ихнэрийнхэн талаар судлуулахаар алдаг. Гэхдээ энийг нөгөө Дөхөөг мэдчихдэг бөгөөд ер нь бол манай ажины бүх зүйлийг нь тагнаж чагнадаг бодсноос нэлээд эвгүй гар байсан байх лээ. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд Рина бүрмсэн солонгосоос явахаар алсан талаараа Жөнсөө тэлж салгаас ийгээд явдаг. Гиснээс Жөнсөө маань ер нь ингээд ажинаас бүрмсэн холбоогоо таслахаар шийдчихсэн болохоор буцаад ээжтэйгээ эвлэрч хамтдаа амьдрахаар болж байгаа юм байна лээ. За үүний дараагаар нэг өдөр ажин маань дансаг харштай бие шараа твтэж байтал гэнт нэг үйлчлэгч нь түүнийг алах гэж утга бариад арих ба тэр нөгөө сони олж таардаг. Өмнөх сонзоогоо авах гээд л хөрх юмд арьж байгаа нь бөгөөд харамсалтай түүний оролдлого бүтлгөөтөж эцэст нь өөрөө нүүрэндээ шархтаж байгаар ард гарааг манд дуусдаг. За өмнөх анги дээр ажиныг маань сони алах гэж дайраад бүтлгүүдэд дууссан бол тэр эргээсээ болоод шалгагдаж улмаар хийм арх өвчтөөгөж онцлогдоод сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүчээр эвтгэр алдаг. Харин ажин маань бараг зүгээр шахуу өнгөрсөн учраас нэг худалгүй тоглож байсан кинондаа үргэлжлүүлэн тоглохоор шийддэг. Энэ кинон түүний хувьд маш чухал кино өгөөд бараг л карьерийг нь тулахаар хэмжээний тийм амжилттай кино учраас манай хүн юу ч болж байсан энийг амжилттай дуусгах гээд л хичээгээд байгаа юм байна лээ. Тэрнээс гадна Дөхөөгтэй гэрлэх чухал шалтгаануудын нэг нь энэ кино байсан бөгөөд түүнтэй гэрлэж тусламжийг нь авсны ачаар кинонд тоглох боломжтой болсон гэхлээр манай хүний хувьд ямар чухал кино вэ гэдг нь харагдаж байгаа. За үүний дараагаар Живэ маань ажины өсөлтөөр нөхрийг нь шалгаж байгаад өмнөх ихнэрийнх нь эвдэж байсан эмнэлэгт зонич гэсэн хүчээр эвдсэн гэдгийг нь олж мэддэг. Үүнээс гадна ажины талаар юм ярьсан зарим сэтгүүлчид гэнтэл алга болсон бас дээрэс нь сонич гэсэн экс ихнэртэй адилхан эмнэлэгт эвдсэн гэхлээр энэ бүхний ард дандаа л энэ нөхөр нь байсан юм байна гэдгийг мэдэж байгаа. Харин хооронд Жөнсөө маань ээжтэйгээ эвлэрч игсэн сайн үгийн ажиллаа хийгээд явж байтал түүнтэй нэг сэтгүүлч ирж уулздаг. Жөнсөө маань өмнө нь ажины амьдралыг төсөөлж байгаад нэг ном бичиж байсан бөгөөд тэр нь нэлээд амжилттай явсан юм байна лээ. Тэгсэн сүүлийн үед ажины талаар гараад байгаа цорхол нь яг манай Жөнсөөгийн бичсэн номынх нь гол дүртэй таарад байгааг нэг сэтгүүлд олоод анзаарчихсан байдаг.
Тэгээ яг хуу тэр номыг ол дүрчин жүжигчин ажийн үсттэй хоёлаа энэ талаар баримтат кино үеийн энтер гэж санал тавихаар ирсэн бөгөөд манай хүн шууд л татгалздаг. За үүний дараагаар нэг өдөр ажийн маань гэртээ авах үедээ өрөөч мэдээлгүй үйлчлэгч нартаа агсан тавиа зогсоохгүй нөгөө нөхрийнхөө орж болохгүй гэдвэсэн өрөө рүү н орчихсон байдаг. Яг хөө тэр өрөөнд нь нэг их сүртэй зүйл байдаггүй л дээ. Гэхдээ хамгийн гол нь манай хүн ийм үйлдэл хийсэн гэдгээ өөрөө санахгүй байгаа нь түүний санааг нилээн зовоодог. За тэгээ маргааш нь зураг авалтандаа орчход явж байтал Жэв маань уулзах гээд төрөд ирсэн байдаг. Ер нь бол ажийн түүнийг уулзъягээ дуудсан бөгөөд урд чүн нь нилээн айц андарсан байдалтай нөхөр маань надад ямар нэгэн зүйл хийх гээд байх шиг байна гэж залхсан юм байна лээ. Гэхдээ ингэж ярьсныгаа бас л сандаггүй. Энийг нь харсан Жэв маань нилээн санаан зовж нөхөр нь түүнийг албарын байдалд оруулж яг л нөгөө өмнөх ихнэр шигээ багаар галзууруулах гэж байна гэж хэлдэг. Манай хүн нөхрийг нь улам гүнзгий судлаад үзтэл нөгөө хүмүүсийн хөвтөлөд байдаг мэдрэлийн имлэг нь өөрийнх нь хувийн имлэг байсан юм байна лээ. Тэгээд зогсоохгүй соныг ажийн рүү дарахаас өмнө уулзаж түүнд баах мөнгө өгсөн бөгөөд ер нь бол тэр дайралтыг нөхөр нь хийлгсэн гэсэн үг. Яг нь нөхрийнх нь цаад санаа нь бол ажинд багаар сэтгэл зүйн дайралт өгж эмзэг болгож байгаад хүснээрээ л удирдах гээд байгаа юм шиг байна лээ. За тэгээд нэгэн тийм зүйл хийж байгаа нь тодорхой байгаа юм чинь зүгээр л түүнээс салчгаж болохгүй юм уу гэд ажинаас асуутал хэрвээ би түүнээс салчих юм бол хамаг байр суурь алдна. Дээрээс нь одоо тоглож байгаа кинондаш тоглож чадхааргүй болчих учраас салж чадахгүй гэж хэлдэг. Гэхдээ тэглээгээд байнга ингээд ажиныг түүнд дарамтлуулаад байхыг нь харахыг хүсэхгүй байгаа болохоор Жэв маань заавал ямар нэг арга олж түүнийг зогсооно гэж тайвшруулдаг. Ингэснээр Жэв маань Жүнсөтэй уулзаж болж буй бүх зүйлсийг хэлээд түүнээс тусламжгүй байсан ч Жүнсөгийн хувьд ажинаас холбоогоо таслахаар ч ичгсэн учраас дахиж түүнтэй орооцолдохгүй гэж хэлдэг. Хэдийгээр ингээд татгалзсан хариу авсан ч Жэв маань ганцаараа байсан ч хамаагүй ямар нэгэн арга заавал олохоор шийддэг. За үүний дараагаар ажины тоглож байсан кино зохиол нь гинт өөрчлөгдөж яг нөгөө аавыгаа алж байсан үеийнхтэй адилхан зураг авалтанд орохоор болчихдог. Мэдээж энэ бол нөхрийнх нь хийж байгаа ажил бөгөөд байнгын л манай хүний драмаг нь оролдож сэтгэл зүйд нь нөлөөлөө зогсоохгүй би чиний энэ хэргийг чинь ч гэсэн мэдэж байгаа штэ гэд цаагаараа бас давхар дарамтлаад л байгаа юм л да. За тэгээ энэ санаа жанжилттай бүтээч манай хүний юм сэтэрснээс болоод туслах жүжигчнээ хэтрүүлээ зодчихдаг. Ингэснээр баг зэрэг хэвлэлээр нүдүүлэх бөгөөд ажийн маань алин болгоо ингэж дэвчхүүгээд шууд нөхөртөөгөө очиж уулзахаар шийддэг. Манай хүн шуудхан л яагаад ингэж байгааг нь асуух бөгөөд нөгөө хүн ч миний үгэнд орохгүй байгаа учраас сануулга маягийн зүйл өгсөн юм аа л гэж хэлдэг. Нөгөө нууц өрөөрөө битгий ороорой гэд хэлээд байхад нь манай хүн үгэнд нь орохгүй орчихсон болохоор л нэлээд уралсан юм байна лээ. Яг үнэндээ бол нууц өрөөндөө ч гол нь биш. Энэ дөхөөгч нь өөртөө маш ихтгэлтэй бүх зүйлсийг хүснээрээ ойлгох дуртай хүн учраас ажийн түүний үгэнд нь орохгүй байгаа нь нэлээд дургуг нь өргөсөн юм шиг байгаа. Тэгээд дээрэс нь ажийн нь бол энгийн нэг хүн биш гэдгийг нь мэдж байгаа учраас түүнийг баг дээр нь л дарж авах гээд байгаа юм лээ. За ингээд ажины өөрийг нь хөргөхээр зүйл нэлээд ихийг хэлчихсэн учраас түүнтэй хэрэлдэхгүй тулд Жүнсөөрөө залгаж найзыгаа ирж тайвшруулаарай гэж хэлжгээд яваад өгдөг. За тэгээ удалгүй Жүнсөө маань ажин дээр ирээд уулзтал нөхрийгөө унгааж өөрөө түүний байр суурийг нь авмаар байна гэд бүр нүдэн улаанаар эргэлжчихсэн яг л галзуу хүн шиг байж байдаг. Өөрт нь ялагдахгүй бүр улмал манай хүний дээрээс нь харьцаад байгаа нь уурыг нь нэлээд хүргэсэн байдаг. Энийг нь харсан Жүнсөө маань ажины шунлол хизээш дуусахгүй юм байна гэдгийг ойлгож авдаг. Дараагаар нь ажин маань Жэврөө залгаж чи ямар нэгэн юм хийхгүй бол би энэ чигээрээ удаан тэсэхгүй юм шиг байна гэж харуулах бөгөөд Жэвч нөхрийг нь унгаах арга бараг л олчихсон жаахан л үлээчих гэж хэлдэг. За тэгээ удалгүй маргааш нь жолох бөгөөд Жэв маань дүүгээ сайн явж байгаа эсхийг нь очиж харцгаад дараагаар нь дөхөөгийн туслахыг баахан үгээр өдчгөөд яваад өгдөг. Тэгсэн нөгөө туслах нь шууд дөхөөг рүү залгаад болсон зүйлийг хэлтэл яах үгээ зүгээр ойлгоод байхад даварж байгаа бол наатахаа бүрмсэн дуусгаа гэж хэлдэг. Мэдээж даргаасаа ийм тушаал авсан юм хойно тэр өрөөнөө Жэв дээр баахан хүмүүстэй урж ирээд манай хүнийг шууд алчдаг. Арайч манай Жэв ийм амархан өгчихгүй л үдэ гэсэн чинь харамсалтай нэрнгээсээ л ингэж өгчдөг. Гэхдээ манай хүн ямар ч утгагүй зүгээр л үхээгүй бөгөөд ер нь бол албаар алуулсан юм байна лээ. Зодуулж байхдаа энэ бүхнийг хийлгэж байгаа хүн бол дөхөг гэдгийг туслахын намаар хэлүүлээд зогсоохгүй өөрийнхөө үхлийг хүртэл бичлэгээр баримжуулж авахар төлөвлөсөн байдаг. Тэгээ энэ бичлэгээ Жүнсөө ажийн хоёрт үлдээсэн бөгөөд ер нь бол ингээд дөхөөгийн аллахын захиалга өгсөн гих ноцтой гэмтэрэг нь манай ажины гарт очсноор дахиж манай ууныг дураараа дарамтлж чадхааргүй болсон гэсэн үг. Хөөхий Жэв маань эцээ өртөөл ажинд үнчээр тусалсаар агаад л дууслаа да. За ингэснээр ажийн маань нөгөө бичлэгээр нөхрийгөө сүрдүүлж дахин өөртөө дээрээс харцгааргүй болгож чаддаг. Харин нөгөө талд энэ бичлэгийг хүлээн авсан Жүнсөө маань ажийн руу залгаж чиний төлөө Жэв өөрийнхөө амийг золин байж нөхрөөс чинь хараат бус болгосон байна.
Тиймээс одоо Жэвг одоод ч болов наад аимшигтай шунлаа зогсоо нэцтэй. Ер нь бол чи угаасаа авахыг хүссэн, хүрхийг хүссэн бүх зүйлээ өөрийн болгочихсан юм чинь одоо ингээд болсон бидтэй гэж асуухад мэдээж ойлгомжтой ажийн би хизээш зогсохгүй гэж хариулдаг. Загснэр Жунсоо маань ажины шуналд хязгаар гэж байхгүй юм байна гэдгийг эцэстнээ олгоод өөрөө түүнийг зогсоохоор шийддэг. Ингэснээр хамгийн эхлээд нөхөртөө нь очиж уулзах бөгөөд Жэвгийн аллагын бичлэг өөрт нь байгаа гэдгийг хэл зөрдүүлдэг. Гэхдээ энийг чинь зарлан энтер гихгүй зүгээр л хэсэг хугацаанд хөндлөнгөөс оролцолгүй хараад сууж байл гэж хэлдэг. Манай хүн өөрөө бүх зүйлийг дуусгаар шийдчихсэн байгаа учраас хажуугаас нь нөхөр нь орж ирээд төлөвлөгөөг нь нураачих вэ гэж бодоод л ингэж байгаа мэн лээ. За тэгээ үүний дараагаар нөгөө өмнө нь манай хүнтэй уулзаж ажины талаар нэвтрүүлэг хий гэсэн сэтгүүлчтэй уулзгаралдаг. Харин энэ хооронд ажийн маань нөгөө киногооч амжилттай дуусгаж тэр нь бүр нэлийн амжилттай байсан болохоор жилийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авах оролдог. За тэгээ хөдөлгөөн шагнал гардуулах ёслын арга хэмжээч болох бөгөөд манай хүн яг шагналаа гардаж аваад л тайзан дээр үгэлж явах мөчөд Жунсоо маань ажины талаар хийсэн нөгөө нэвтрүүлгээ олон нийтэд цацдаг. Тэр нэвтрүүлэг нь мэдээж ойлгомжтой ажины хийсэн бүх аимшигт зүйлсийг нь баримттай ярьчихсан. Дээрэс нь манай хүний охиросон өчнөө хүмүүс гэрчээр оролцсон нэвтрүүлэг учраас ер нь бол ингээд ажийн маань яг оргилцэгтэй хүрэх үедээ нуран ундаг. За тэгээд яг үг хэлж явах үед нь цацагдсан учраас манай хүн үзэгчдийн зараанаас ерөнхийд нь юу болоод байгаа гадарлангуудаа шууд л арга хэмжээгээ орхиод зогтоочихдаг. Үгээр хэлхийн аргагүй аимшигтай байдалд орсон ажийн маань яг л галзуу хүн шиг годамжаар явж явах үедээ Жунсөөдөө тааралдаж түүний машинд нь суугаад цааш явдаг. Жунсоо маань бүхэл амьдралынхаа туршид ажиныг өөрчлөх гэж хичээсээр ирсэн бөгөөд эцэст нь хизээч өөрчлөгдөхгүй гэдгийг нь ойлгоод өөрөө дуусгахаар шийдсэн гэдгээ хэлэхэд хариуд нь ажийн ийм ойлгомжтой зүйлийг яасан удаа ойлгодог юм бэ гэж хэлдэг. Гэхдээ ингээд түүний үннийг нь илчлээд л зогсоохгүй Жунсоо маань ажиныг өөртөөгөө хамтдаа аваад өгөхөөр шийдсэн байдаг. Ингэснээр манай хүн хурдны замаар явж байгаад гинтэл жолоогоо мушгиж хадаа авцал руу ажинтай хамтдаа ундаг. За үүний дараагаар зураглал солигдож маргааш өглөө нь ажины нөхөр мэдээ үзэж байгаа нь харагдах бөгөөд урчны болсон ослын үеэр Жунсоо маань газар дээрээ өд болсон бол хамт явж байсан ажийн орсоргүй алга болсон талаар мэдээлдэг. Муухан өгдөггүй гэж нэрээ харахгүй л өнөө үг юм та. Яг адилхан урд сууж явсан Жунсоо маань газар дээрээ өд болсон бол ажийн бараг л зүгээр шахуу үлдсэн бөгөөд хаашаа чим ганцаараа явж зураглалаар кино маань дуустдаг. Бодвол тэгээд season 2 гэж хийх гэж байгаа учраас л ажиныг амьд үлдээсэн байх л та. Гэхдээ миний бодлоор зүгээр л ажиныг энд нь өхүүлээд бүх юмыг дуусгацсан бол хамаагүй дээр байхсан байх таа л гэж бодож байна. Одоо тэгээд season 2 гэж нэг гачин юм ийгээд нэг айтайхан болсон цаварлаа баллаад хайчих үедээ. За тэр ч та надаа ямар амаах үдээ. Гиснээс нэрээ энэ бичлэг орсны оройн юм уу маргааш нь бүх партуудыг нэгтгсэн бүтэн бичлэг нь оргох нэгтгэхэд тавиад өгөөч гэд хүмүүс асуугаад байдаг болохоор нь оруулж байгаа шүү. Тэгээ бити наваг загнаад байгаарэ. Зээц тэгээд нэг имерхүү л энэ да. Тэгээд эцэст нь бичлэг таалагдсан бол дараагийн өмнөд дараарай. Дараахаа бичлэгээр олцлаа. Тэр баяр та.